өнцөг булан бүртгүй манлайлагч Монгол залуусыг холбох, тэдний боловсрол, манлайллын арга туршлагаас хуваалцах Connected podcast танд хүрч байна. Энэ удаагийн дугаараар Америкийн нэгдсэн улсын North Park-ийн их сургуулийн магистр, OneFit Fitness application-ы тузын дарга, Монгол NFT-г хамтран үүсгэн байгуулагч Мөнх Дүрийн хатан бүвээ оролцлоо. За өглөөний мэнд сайхан амарсан уу? Амралтын өдрөө аядахтай өнгөрөөж байна уу? Өглөөний мэнд. За эхний асуулт нь болохоор таны оюутан байсан үе те ажил амьдралын гараа эхлүүлж байсан юмстай эхлэе. Тэгээд та ер нь бакалавра хийхээр Америк руу яаж явсан бэ? Ямар шалгалтуудыг тэмцээж тэр процесс хэрхэн үргэлжилж байсан бэ? За тэр үед чинь нэг нөгөө глобал өдөртөгчгээд нэг нэвтрүүлэг болж байсан хамгийн ихнийх нь. Тэнд би сон дээрээс мэдээг нь авчаад өөрийгөө сорж үзээгээд өрсөлдөөгээд тэгээд төрүүлээд 100-ын тэтгэлэг аваад явчихсан байхгүй. Одоо бакалавр руу. Тэр даалгавар дотор нь юу байсан бэ гэсэн чинь ингээд TOEFL, IQ тэгээд одоо public speaking гэж ярьдаг те. Олон нийтийн өмнө ихтгэл тавих ярих, багаар ажиллах, тэгээд нэг үзэгчдийн санал аваад нэг тийм болж ирсэн. Тэгээд угаасаа Америк руу явж сурах чинь TOEFL хэрэгтэй болдсон шүү дээ. Тэгээд тэр TOEFL-ийн оноо нь бас их чухал байсан. За англи хэл мэдээж их чухал болдог. Бакалавр та ямар мэргэжлээр сурлаа? Бакалавр нь бол бизнес удирдлага. Тэгээд тэр чинь нөгөө major minor гэдэг юм байдаг. Major нь одоо гол мэргэжил гэх юм уу, тэр нь бизнес удирдлага. Тэгээд minor гэдэг тэндээ би банк санхүү гэдэг мэргэжсэн байхгүй. Ер нь бол яг тэр minor-ыг хэдийгч авч болдیں۔ Одоо нөгөө elective гэдэг өөрөө сонгож болдог хичээлүүд байгаа шүү дээ. Тэн дээр яг тэр minor дотроо багцсан дээр 5-6 хичээлийг л сонгоод авах юм бол нэмээд ингээ minor гэдэг тэм сертификат авалаар өгдөг байхгүй. Тэгэхээр зүгээр баахан ерөнхий хичээл авахын оронд баг тэр нөгөө мэргэжлээ ахиулаад тэр чиглэлүүд рүү хичээлүүдийг аваад байгаа бол зүгээр. Тухайн үед таны тэнд суралцаж байхад ер нь олон улсын оюутнууд хэр байсан тий? Хад такаас яаж суралцдаг байсан? Тэр туршлага. Олон улсын оюутнууд тийм нэлээд байсан шүү. Урдаас, Непалаас, Бахамаас гээд ер нь бол тэр бас ингээл нэг тэтгэлгээр ч юм уу ирсэн баха. Ер нь нэлээд гайгүй оюутнууд байгаад гэсэн. Бас нөгөө Америк сургуулиуд чинь спорт сайн хийдэг бол тэтгэлэг үегээд нэлээд олон тийм спорт хийдэг арлын бас нэлээд оюутнууд зөндөгсөн. Ер нь тэр системээс тэр сургуулиас тэр оюутнуудаас ер нь бид нар юу сурмаар санагдсан бэ? За яг монголчууд ч бол жоохон хайнг байдаг шүү дээ. Тэгэл бүх юм хийгээл тэ хамт байнга хүчлэлтэнгөө хичээлээ чинь тэгэл спортоор заалмал норм тэгэл тэнц ч юм бол ингээл зарим өөр Аз оюутнууд ч юм бол яг ингээл өшин өсөлтгээл номын санд сууж идэг. Тэгэл байнгын өдөр болгоо. Тэгэл бид хэд ч гайхаад тэр нь хараал тэ. Тэгэл яг гоо тэр чинь нэг юм чухал ач холбогдол өгөөд байна гэсэн үг л дээ. Бид хэд ч юм бол яаж хийж байгаа болчихноо гэж нэг тийм за өдөрч хүн сэтгэлээ тавьж байгаа шүү дээ. Тэр чинь болохоор за надад ингээд тэр болон хэдэн зуун сая хүнээс Америк руу явах боломж өгсөн болохоор энэ боломжийг олж сайн сурах хэрэгтэй гэдэг. Яг тэр Америкт байх зорилгоо зөвхөн хичээл хийх гэж ойлгосон ч юм уу. Тэгээд тэр нэг талын сайн талтай нөгөө талаасаа бол бас зүгээр нөгөө туршлага ч юм уу те experience гэдэг яг тэр нийгмийнхэн одоо нэг Америк хүмүүстэй хамт уулзч юм уу заалтай хөгжилтөл те тэр туршлагуудын арай бага тэгэхээр авдаг баг л та. Тэгээд тэр оюутнуудын зорилго нь бол өөрөөсөө байхгүй. За би энд яг онц сураад цаал явах хэрэгтэй гэж нэг тийм хөө зорилготой. Би бол нэг OPT гэдэг нэг $350 төлөөд тэр Chase Bank-нд яг ажиллах гэж Чикагод очсон байсан. Тэгсэн чинь яг тэр нэг амьдарч исэн нэг инхээгээд найзтайгаа би амьддаг. Яг тэрний хажууд North Park гэдэг сургууль. Яг ингээл хажуугаар машин тавьчихсан чинь гоё харагдал. Тэгээд ороод уулзч муулзаад хүн бүглөөл. Гэсэн чинь чи юу н одоо ингээд энэ шууд мастер хангуулаад сурчаач. Тэгээд бид гээд чамд тийм нөгөө presidential scholarship гэдэг ерөнхийлөгчийн тэтгэлэг өгье гэдэг тэгсэн. Тэгэл би за энэ яг юм тэтгэлэг өгч байгаа даа энэ боломжийг авчи дараа бол би ажил хийж хэмжиж байгаа. Тэр үед яг шууд тэр мастертаа сурч ирсэн байхгүй MBA гэсэн үг л дээ. Тэгээ MBA дотроо ахаад бас нөгөө би ч нөгөө мэрэгшин гэдгийг ойлгоцсон болохоор хичээлүүд аваад маркетингийн менежмент, байгууллагын хөгжил гэдэг бизнес удирдлага дотроо ахаад нэмээд мэрэгшил хичээл аваад ирсэн байхгүй. Тэгээд тэр нөгөө
мастерт сурахад чинь гол тэтгэлэг өгдөг нөгөө шалгуур нь нөгөө GPA гэдэг голчтон байгаа. Энийх чинь 3.8 байсан. Тэгээд бас нөгөө GMAT оноо өгөх хэрэгтэй болно. Бизнесийн чиглэл бол тэрийг би угаасаа яг сургуулаа төгсөгчлөлд өгсөн байсан. Эхний тэтгэлэг ч гэсэн тийм байсан. Ер нь бол яг би нөгөө 3.8-аас дээш сурах хэрэгтэй. Тэгээд тэгж сурахгүй байх юм бол миний тэтгэлгийг ингээд цуцалчдаг гэсэн юм байна. Тэтгэлгүүд ер нь тийм шалгууртай байд юм. Доод дундаж голч тийм. Жил болгон дээр болчоод барих хэрэгтэй юм биш үү? Тийм. Тэгээд бас тэр сургууль чинь өөрөө нөгөө non-profit гэдэг англи дотроо, бизнес англи дотроо ихний 50% ордог сургууль шүү. Тэгээд яг би яг тэр non-profit чиглэл рүү яваг үлдээ. Би бизнес чиглэл рүү явцсан. Гэхдээ яг нөгөө одоо ёс зүйн өдөр гэж ярьдаг те. Нийгэмдээ буцааж өгөх тэгэл нөгөө байгаль хамгаалалт тэгэл тэрүүгээр амжилт ирсэн сургууль гэсэн юм байна. Окей. Бакалавр хийж байхдаа би бол нөгөө alumni гэдэг төгссөн хүмүүс рүү уцаар залгаад энэ тэтгэлэг босгодог ажил хийдэг гэсэн. Тэр ажилд нь анхны урсаа гац нь усад болсон ингээл. Тэгээд хүмүүс ч гайхаад миний ард зогсцсон. Яаж энэ мөнгө босгох вэ гэж зогсоод байсан. Би ч уцаар ирэл 10 ороо бичээл програмуудын шорткатуудыг нь олцсон. Гээс хааж нэг аккаунтуудаа. Тэгээд тэр ажлууд жишээ нь яг сургуулийн ажил гэж боддог. F1 Vista талбай. Талбай өгөх үү? Тийм үгүй шүү дээ. Тэр нь нөгөө minimum wage гэдэг хүсний доод хэмжээгээр Америкт тогтоочдог. Тэгээ анх би хийж явах чинь цагийн нэг $6.25 гэсэн. Тэгээд сүүлдээ 7.50 болоод ингээд жил болгонд ч өсөө явдаг. Тэгээд яриад за би ингээд бас тэтгэлэг аваад энэ сурч байгаа. Та бас өөр хүмүүс нэг боломж өгч гээл нэгсний шинэ оюутнуудад би тэтгэлэг боломжийн тийм. Тэгээд мастерын сургуульд очиод яг тэр ажил ахиад хийсэн шүү дээ. Сургууль болгонд байдаг. Тэгээд би өмнө ингээд alumni-д ажиллаж исэн гэдэг. Тэгээд бас яг сургууль дээр тийм ажлыг боломжтой гаргаадсан. Тэгээд тэр нөгөө ажил хийж байгаа мөнгөөрөө янз бүрийн нөгөө ном авдаг байхгүй. Ном бусад нөгөө хоолны зардал. Тэгээд бакалаврын сургуульд чинь би бас нөгөө student senate-ийн сурагчдын зөвлөлд нь орцсон анхны бас Аз болж илүү та. Тэгээд тэрний нөгөө мөнгө зөнгөний бацдаг тийм хүн болсон байхгүй 2 жил. Тэгээд тэнгуүтээ би чинь нөгөө ном дээр Америкт чинь шинэ ном авах гингүүд амар үнэтэй байдаг байхгүй. Заавал шинэ ном авах гэж $350 гэж хичээл болгон дээр. Тэгээд тэнгуүт чинь би нэг тийм book bazaar гэдэг сурагчтай ингээд хоорондоо хэрэгэлсэн номнуудаа биеиндээ зарж болдог нэг тийм маркет нэвсэн заах маяг юм. Тэгээд хүмүүс нь нэрэл номнуудаа тавьчихдаг тэдээр зарна гээл тэгээд нөгөө хэрэгтэй хүмүүс нь нэрэл авчдаг. Тэгж бүр зардлаа юм гэж тийм бүр зохион байгуулсан шүү дээ. Окей. Тэгээ ер нь одоо нэг та төгсөгч рүү залгаад ингээд сан босгодог байсан гэдэг чинь шүү дээ. Тэр хүмүүсийн хандлага нь яг ямар байсан бэ? Өдөрт хичнээн одоо үгүй гэдэг хариулт авдаг байсан бэ? Тий. Тэгэл 10 залгаал баг 8-9 үгүй гэж буцаад тавьдаг л та. Тэгээд нөгөө team ажил хийгээ сурчхаас чинь нөгөө rejection гэдэг хүн чамд үгүй гэж хэлэх ч юм уу те. Эсвэл ингээд нэг юм бүтэхгүй байгаа санагдчих юм уу. Тэрийг чи өөрийнхөө сэтгэл зүгээрээ хатуужлаараа давж туулж чаддаг болдог байхгүй. За дараагийн үн тийм гэж хэлнэ гэдэг. Тэгээ миний одоо тэр магистрийн сургуульд чинь хамаад нөгөө Аз гэдэг ч юм уу нэг мөнгө усгамж бодоогүй юм шиг байна. Зүгээр л хагасааны цаг өгчсэн байхгүй. Бус нь Америкчууд чинь хагасан утсан бол нэг ажил дуртай ш. Тэгээд тэгсэн чинь би ганцхан тэр нэг амралтын өдрүүдийн цагаараа нөгөө үеийн ингээд ажлын өдөр босгосон хүмүүс илүү босгоцсон байхгүй. Тэгээд надаа илүү ажиллах цаг мөн зүгээр тэр сургуулийн хичээлийн өдрөөр өгөөд ихэнх нь бол тэг үгүйг нь гэтээ нэг одоо Америк хүмүүсийн нэг ялгаа нь болохоор илүү чамаг хэн бэ гэдгийг мэд хүсдэг байхгүй. Тэгээд ингээд чи Монголоос ирсэн юм уу? Хоёлаа яри за ингээд өөр тэмч чинь өөр ямар гоё морь зөр байдгүй гэдэг ч юм уу те. Одоо тэнгуү чинь миний дараа нөгөө ард зогссон. Чи наад хүндээ хөө мэдээлэл өгдөг. За яриа бодоод тастаа дараагийн үнд явах хэрэгтэй гэдэг. Тэр чинь бас зарим нь настай хүмүүс үү ингээд чамтай ярих хүн байхад л өөрт нь амар гой санагддаг байхгүй. Сургуулийнхаа ингээд цамц монц бодолтыг амар хавцсан. Бас сургуультай буцаад мөнгө үгээгээ тэрэндээ бүр амар нээлттэй авдаг хүмүүс. Тэр гайгүй бас тэгээ мөнгө өгчтэй. Хилэлцээр хийх урлагт ер нь суралцаж байхдаа ер нь та ямар тийм трек ашигладаг байсан бэ тий?
Одоо ингээд айгүй бизнесээ босгоод ингээд явж хаад тий. Тухайн үед ер нь суралцсан тэр юм детальны тооцны тийм тактик. За яг гол нь одоо тэр нэг кинон дээр гараад идэв чинь энэ үзгийг надад зарг нэл те. Тэрний гол санаа нь юу вэ гэхээр яг нөгөө хүний сонирхолчин юунд байна гэдгийг нь амар сан нарийн олж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд нэг одоо мэдрэмж хүний сонирхлыг бас мэдэх боломж үүш тээ. Тийм. Гэхдээ ингээд жоохон тестлээд нэг асуудаг байхгүй. Яг ингээд танд өдрийн мэнд хүргэе. Та ингээд өмнө жил $5 хандсан юм байна. Энэ жил ингээд $10 хандах боломжтой юу? Би тэгээд ийм бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг. Тэгээд нэг юм яриад эхлэнгүүд нэг бол зарим нь ингээд шууд үгүйг нь зарим нь та тэгвэл ингээд шинэ бассейн дээр байх гэж байгаа юу гэдэг ч юм уу ингээд нэг цаанаа нэг сонирхол байдیں۔ Энэ мөнгө юунд ашиглах юм эсвэл чи хаанаас ирсэн? Гэт тэгэнгүүт чи нэг тэр нөгөө сонсголоо ашиглаад тэгээ мэдрэмжээ дагаад за энэ хүн нэг ийм юм хүсэж байгаа юм байна гэдгийг илүү мэддэг болчихдог ч юм уу. Тэгээд тэр хүн жишээ нь зүгээр л мөнгө өгчөөд уцаа тамиар байгаа хүн байж болно те. Тэгэх юм бол газ мөнгөний авах цаад чинь ягаад гэвэл чинь завгүй бизнес хийдэг хүн цаг үрмээр гэсэн. Зарим нь бол чамайг таниад мэдээд тэгээд чамтай уцаар яриад тэрийг би цаг гаргасан гэж үзээд мөнгө өгмөр юм уу те. Зарим нь бол сургуулаа төгсөөд тэрийгээр ингээм амжилт олцсон. Тэнгүүд би тэр сургуультаа жил болгон ингээд ханиулаад төвийн нэмрээ оруулмаар байна гэж бодож байгаа хүмүүс ч юм уу. Тэрийг таньчих юм бол яг тэр хүний хүсэл тэгээд нөгөө хэрэгцээн дээр нь илүү мэдэрч ажиллаад байгаа гэсэн үг байхгүй. Тэртээ дөрөв хандив өгөхгүй хүн байх юм бол цагаа өрөөд хэрэггүй. Шууд баярлалаа өдрийг сайхан өнгөрөөгөө буцаад авчихдаг гэсэн үг байхгүй. Яг тэгвэл чи нөө болохгүй юмыг болох гэж оролдох гэсэн үг байхгүй. Болох боломжтой юм дээр илүү ажиллах юм бол чиний цаг үр дүн талд чи илүү бүтээмжтэй ажиллаа тий. Окей. Тэгэхээр энэ хугацаанд тий одоо таны тархины төгжээг болтолсон гэж ярьдаг тий. Ийм ер нь үйл явдал моментууд юу байсан бэ? Ихэвчлэн одоо хүний алдаанууд бас байгаа гэдэг шүү дээ ер нь. За алдаа бол зөндөө баха. Ер нь нэлээд туршлагатай хүн гэдэг чинь амар улаан алдаад үзсэн хүн гэдэг шүү дээ. Тэгээд би ч юм бол яг ингээд ямар нэгэн алдаа гарах юм бол яг тэрнээс ингээд суралцах гэж үздэг. Яг ингээд бодонгууд нэлээд олон юм байх шүү. Гэтэ ер нь гол юм нь бол яг нөгөө харьцаж байгаа танилцж байгаа хүмүүс ч юм уу ялангуяа Америк сурч байгаа тэр хэдийгээ хүндлээд юу хийдэг гэдээ ойлгоод яг энэ бодит харилцаа ер нь тогтоох хэрэгтэй. Тэр 5-10 жилийн дараа ч гэсэн гинт ингээд бизнесийн хамтарч юм уу гарч ирдэг юм билээ. Би нэг хамт сурчсан тэр биш тэгэл тэ. Тэгээд бас хувийн санхүүгээ сайн зохицуулж сурах хэрэгтэй. Зардлаа тооцоод хөрөнгө оруулалт гэж юу юм гэдгийг ойлгоод тэгжиж нөгөө ирээдүйд мөнгө чинь нийлмэл хүүгээ компаунд хийгээд чиний нөгөө амьдрал тиймээр авах боломжууд ч хандах ч юм уу. Тэгээ гуравт болохоор ялангуяа их сургууль сурж байгаа үед цаг амар их өгөх байхгүй. Одоо яагаад ч би тэнд онц сурангаа хажуугаар нь ингээд ерөөсөө өссөн бүх юм хийж болдог гэсэн. Басгал спорт, дуу муу одоо ингээд хийцэн бичсэн надад ингээд хэдэн зуун мянган зүйл байгаа байхгүй. Тэр нэг сурч ирсэн хугацаанд тэгээ яг ингээ Монгол дээрээ ажил хийгээд гэсэн чинь тэр цаг чинь ингээ тэр дөрөв багасчтай юм байна. 2-3 дахин. Тэнгүүд би бол яг тэр сурж байгаа хүнд юу зөвлөх вэ гэхээр ихэнх чиний ирээдүйг тодорхойлох амжилтанд хүрэх юмудаа чи яг сургууль байхдаа хийж байгаа шүү. Одоо ямар нэгэн судалгааны ажил ч юм уу бизнес төлөвлөгөө бичмээр байгаа бол тэрийг их сургууль байхдаа бичээрэй. Дараа нь ажилд ороод цаг гарахгүй. Ер нь бол гарахгүй. Энэ бүх юм бол ер нь бүх юм л гэж аялах ч вэ нүү, спорт ч вэ нүү, тэр бизнес төлөвлөгөө ч вэ нүү, мөнгө ч вэ нүү, нэг юм тусаж үзэх ч юм уу те. Яг бүгднгийн нэг сургууль байхдаа хийгээд үзчихээрэй. Тэгэх юм бол хамаагүй амар. Тэгэхгүй бол ингээд их сургууль цагаа алдчих явж байгаа л те. За хичээлээ бас хийж байгаа бол та. Тэгэл төгсчөөл за одоо би ингээд ажил хийж байна. Одоо ингээд гээл тэгвэл тэр цаг гэдэг цаг хугацаанд үзүүлж амар. Чухал зүйл гэдэг байхгүй. Хүн чинь өөрийгөө яг л 24 цаг ба 8 цагт унтж जैन. Олоогоож болохгүй те. Тэгэхээр тэр цагаа л зөв зарцуулж байгаа хүн ирээдүйд ер нь амжилттай байдаг байхгүй. Та ер нь өөрийгөө хэр цагт хийж чаддаг хүн гэж боддог уу? Тийм бол ер нь ямар төвшөнд хийж чаддаг гэж боддог уу? Тэр нэг багын тийм хүмүүжил бас байсан байж магадгүй. Би чи яг ер нь хичээл сурж байх талаар илүү ярьж байгаа болохоор
хичээлдээ би суучгал юм бол ямар ч байсан шалгалт нь гайгүй гэж боддог гэсэн юм байна. Тэгэл би юу ч бодож исэн юм шиг хичээл таслахгүй ямар ч байсан хичээлд бол суудаг байсан. Тэгээд илүү ажил руу ороод ирэнгүүт өөр бас нуансууд ойлгож эхэлнэ. За жишээ нь би ингээд өглөө ажил дээр ирчээд бүх хүнтэй холбоотой юм ажиглаж байгаа тэдрийг хийчихдэг байхгүй. Одоо нэг хүнд би нэг мэйл явуулах, за нэг хүн адлуу нэг презентац явуулах хэрэгтэй ч юм уу. Өглөө ирээд тэр бүх өөр хүнтэй холбоотой ажлуудаа явуулчихна. Тэгэнгүүт ингээд тэр хүмүүс чинь ингээд хийгээ явж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хийж байгаа нь чинь ингээд доорн зэрэг өөрөө юм аяга явж идэг. Тэгэнгүүт давхар цагаа хэмж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хэд ч өдрийн дунд чам руу хийсэн юм өгөнгүүд чи тэн дээр нүржлүүлээд ажиллах ч юм уу те. Ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр өглөө очиод өөрөө их юм хийж байгаа л гинт нэг хүннээс юм авах санаал тэгээд нөгөө хүн лүг өдрийн дунд ч юм уу ажил тарч явах ч юм уу орой залгаал те. Тэгж хэрэггүй байхгүй. Чамд чамар нөгөө хүндээ чамд зүгээр өглөө өөр хүнтэй холбоотой юм байвал тэрийг хэлчих, асуучих. Тэгэл тэр хүн чинь тэрийг хийж байгаа хооронд чи бас давхар юм хийж байгаа байхгүй. Ялгаагүй өглөө нэг 30 минут зарцуулаад тэгээд мэдээж тэр нөгөө ажлын ангиллыг тодорхойлцох хэрэгтэй болно. Одоо энэ нөгөө чухал яаралтай гэдэг нь ангилд шүү дээ. Чухал яаралтай, чухал бус, яаралтай бус гэх мэтчлээ. Тэгэхээр энэ дээр яг нөгөө нэг чухал яаралтай бус юм аа эрт хийгээд авах юм бол чухал яаралтай ажил гарах нь бага болчихдог байхгүй. Тэгэхээр тэрийг амар сайн төлөвлөөд юу чухал вэ гэдгээ яаралтай бус ухт нь сайн хийгээд авах гэсэн. Чухал бус ажлыг бол тэгээд делегац хийгээд юм уу суу зүгээр хийхгүй байж юм суух хэрэгтэй гэсэн. Окей. За буцаад нөгөө боловсролын юу руугаа сэдвэр гарна л та. Одоо тэтгэлэгт бэлдэж байгаа тий карьер ап хийх гэж байгаа залуучууд сандарч илүү практикал ямар зөвлөгөө өгч чадах вэ? За тэтгэлэг бол ер нь нэг цаг чи хэрэг цаг зарцуулна. Тэрүүгээр л буцаж ирдэг зүйл байдیں۔ Хүмүүс тэрийг нэг ойлгохгүй юм шиг байна. Ингээд ерөөсөө ингээд Google дээр үзэх юм бол Америкч юм хэдэн сая тэтгэлэг байгаа байхгүй. Манай сургуульч гэсэн ингээд төгссөн хүмүүс нь за би ийм тэтгэлэг үн ийм тэтгэлэг үн тоогоор ингэ сурж байгаа юм гадаадын Аз оюутанд ч юм уу за ингээд бүр хэдэн зуун сая тэтгэлэг үүдээ. Тэгээ энэ дээр зүгээр юу цаг аваад идэв гэхээр нэг аппликейшнийг бүглэх гэж нэг 2 цаг болдог байхгүй. Би ийм баахан нөгөө асуултанд хариулна. Яагаад би тэр тэтгэлгийг авах хэрэгтэй вэ? Яагаад өдөр чи хэдэн зуун сая оюут өсөлдөж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол эхлээд нэг ийм тооны тоглоом маяг юм болчтой. Үнэхээр хүсч ивэл баг чи 1 сар суугаад байж болох бүх тэтгэлгүй аплай хийх юм бол аль нэг нь бол чамруу ороод байна. За надад тийм олон ингээд юм бүглэх цаг байхгүй. Би угаасаа амар сурдаг, амар цаг оюут ингээд тэгж байгаа бол яг тийм тэтгэлэг өгдөг сургуулиудыг эхлээд жагсаага жоохон тэ фокуслаад явах хэрэгтэй. За над чиг ийм хүмүүсийг бол Америкийн жишээ нь энэ 10 сургууль илүү авд юм байна. Тэгээ нөгөө бусад 100 мянган эдтэй цагаа өгөхгүйгээр яг тэр топ автагаал очлох хэрэгтэй байхгүй. За та хэд ялнах юм би угаасаа ийм мундаг юм байна гэдэг. Тэгэхээр тэр орлого гэдэг амар чухал шүү. Чи хэр их л оролт нь одоо ингээд ажил болох гэсэн тийм байдаг шүү дээ. Нэлээд олон ажил байдаг чи ингээд 100 ажил руу анкета өгөөл ярилцсанд орох юм бол яаж хийж байгаа л аль нэг нь чиний чадварыг ашиглах гэдэг аав шүү дээ. Тэгвэл залуучууд зүгээр ингээд 1-2 газар очиж уулзсан гутаа за намайг юу хаач авахгүй юм шиг нэг сэтгэлээр унаадаг байхгүй. Чи яг нөгөө газарт юу хэрэгтэй вэ? Тэгээ чиний чадвар юу вэ гэдэг нь чинь ингээд нийлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бас л тооны асуудал. Яг одоо магадлалын ч юм уу те. Их ингээд хичээх тусам илүү тэр чинь ингээд сайжраад олоод ордог болоо л гэсэн үг. Карьер тал руу бол одоо минийх чинь жишээ нь жоохон ерөнхий байсан бохгүй бизнес удирдлага гэдэг. Тэр нь яг нь над шиг ингээд нийш тийшээ орж хөгжүүлэх тутамд бас гайгүй болсон юм. Гэхдээ би чинь нөгөө мэрэгшүүлээ дотор нь ингээд банк санхүү, маркетинг менежмент, байгууллага үйлчлэгээд уул нь ирээдүйд ч юм уу Америкт яадаг вэ гэхээр яг нэг зүйлдээ сайн мэрэгшсэн хүнийг ажил авдаг байхгүй. Жишээ нь маркетинг гэж ерөнхий хүн авахгүй шүү дээ. Яг ингээд сэтгэл зүйд суурилсан шинжилгээ хийдэг тийм мэрэгжлийн хүмүүс гээл ингээд Монголд болохоор ер нь бол амар ерөнхий аваад ажилладаг. За бизнес удирдлага бол хүний нөөц хийж болж байна, маркетинг хийж болж байна, тэ бизнес хөгжүүлж хийж болж байна гэх юм уу. Тэнгүүт чинь яг хаана ажиллахаас шалтгаалаад Америк руу ажиллах гэдэг бол хамгийн сайн мэрэгжсэн чиглэлээр ус авах хэрэгтэй. Үүгээр нарийнж ороод.
одоо нягтлан бол бүр юу гэдэг чинь те байгууллагын татварын улстай харьцах нягтлан ч гэдэг юм одоо мэдхгүй ингээд бүр ингээд мэрэгчлэн гэсэн үг байхгүй юу? Инженерингүүд зүгээр инженер биш те одоо ингээд цахилгааны тим мэрэгсэн гэдэг яг уу за тэгэхгүй зүгээр ерөнхий бас ингээд ихэнх нь сурчдаг. Тэгээ Монголд ирсэн гэж бодъё. Тэгэх юм бол нэг хоёр сонголт бас байна л да. Эхлээд эсвэл нэг янз бүрийн газар ажиллаад юу болж ийн гэдэг үзэж болно. Одоо юу яг би сонирхоод байна гэдгийг ихэнх нь мэдээгүй хүрээд ирчихдэг байхгүй. Тэгээд аль нэг ажилд ороод яг эхлээд жоохон туршихад бол би нэг буруу юм байхгүй гэж бодож байна. Янз бүрийн юм хийж үзээд эсвэл тухайн байгууллага нь бас ингээд тийм хүний нөөцийн бодлоготой бол чамайг бас энд ингээд байршуулаад солиосол ажилладаг байхгүй. Тэгчих юм бол бас их сайн. Тэгж чадах юм бол их сайн. Тэгээд өөрийгөө эхлээд нэг жоо ойлгох хэрэгтэй. Би энийг хийхийг хүсэж байгаа юм шүү дээ. Энд миний нөө сайн зүйл юм байна гэдэг. Тэгснийхэн дараа тэрлүүгээ илүү гүн ороод дэвшээд яг тэр чиглэл рүүгээ фокуслууд амар сайн баггүй. Тэрнийхээ мэдхийн тулд те одоо таны хувьд жишээлбэл тэр үнээр миний хийхийг хүсэж байгаа зүйл юм байна гэдэг мэдхийн тулд ер нь хэрэг цаг хугацаа зарцуулсан бэ? Бас хэдэн ажил юм бэ? За яг гэхдээ би ингэсэн шүү. Яг төгсч ирээд ажилд орохоос өмнө би баг 900 болох нь ингээд аль нэг газар дадлага хийдэг гэсэн байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээд 100 амраад ч юм уу ингээд янз бүрийн хийж би тэнд ажиллаж идэг гэсэн. Тэгээд ажиллаад нэг нөгөө дадлагын салны 100% аваад туршлага болгож авчаад би буцаад Америк руу явдаг гэсэн байхгүй. Тэгээд жишээ нь би хас банкнд дадлага хийсэн ч юм уу тэгээд тэгээд дадлага хийгээгүй үед болохоор би янз бүрийн газар очиод яриаслага өгөөд идэв гэсэн. Төгсөөгүй мөртлөө зүгээр яг ямар хүн хайгаад идэм бол тэгээ юу асуудаг юм бол тэгэл бараг 100 болгоныг 50 ярилцсан усны дараа ер нь юу болохыг мэддэг болчихсон дөө. Тэгээ ингээд арай өөр нэг өвмөц хүний нөөц шул ихэнх нь яг нэг төстэй юм асуугаад байсан байхгүй. Тэр үед бол тэр чинь одоо нэг 10 жил өмнө ч одоо арай сайжирсан баг. Тэгээд мэдгүй би тэгээ явуулсан юм. Тэгээ би яг төгсөөд ирэхдээ ер нь бол за нэг иймэрхүү байдаг гэдэг зүйл бол байсан. Тэгтээ би бас өөрийгөө бүрэн ойлгоогүй байсан л да. За яг юу юм бэ? Ийм олон компани байна. За том компани гэдэг байна, стартап гэдэг байна, дундч компани гэдэг байна. За эсвэл төр гэдэг байна, банк байна, гадны байгууллага байна. Тэгээ миний зүгээр тэнд бодлын процесс яаж явсан бэ гэхээр за эхлээд ямар ч үсэн энийг ингээд наривчлж зарим нь устгах те. Тэгэхгүй бол амар олон сонголттой яваад байгаа байхгүй. Тэгээ би за ямар ч нэг Монгол компанид эхлээд ажиллаж үзсэн дээр юм байна гэдэг. Тэ. Ингээд чагсаалтаа багасгасан гэсэн үг. За багасгачаад за ямар ч нэг бизнесийн удирдлагаар төгссөн бизнесийн байгууллагад ажиллая. Тэгээд том компани ер нь яаж ажиллаад байгаа дотор нь орж үзье гэдэг. За тэгээ Монголд ч нэг 5-аас 10 нэг том групп компани байгаа шүү дээ. Тэгээд тэгж ер нь бол наривчлж авч байгаа. Тэгээ миний эхний ажил чинь би Чон группт яг нөө ерөнхийлөгч байгаа туслах хийжсэн. Тэгээд тэнд бол баг нэлээ их юм сурсан. Одоо чи яг байгууллагад ороход юу анхаарах вэ гэхээр яг чамайг өдөртөж байгаа тэр хүн тэгээд ялангуяа би нөө туслах хийжсэн болохоор бүх юм руу орж ирсэн байхгүй. Тэгээд тэгэхээр эхнийх нь болохоор яг тэр үед чиний өдөртлөг байгаа дарагчин амжилт чухал гэсэн үг. Тэр хүн ингээд ер нь бол чамайг ингээд тестлээд шалгаад ийм дэ сайн байна гэж янз бүрийн хийлгэж үзээд энийг нь бол ингэдэм байна гэж ер нь бол тэр хүний нэг юм үүрэг болчиход байгаа байхгүй нэг юм ментор маягийн. Тэр хүн чинь сайн бол үнэхээр чамайг ойлгох гэж туслана. Чи эндээ сайн байна, ийм сонирхт юм байна. Тэгэл янз бүрийн зааж өгөө те. Тэр нь нэгтгэх нь. Тэгээд хоёр дахь нь болохоор одоо ингээд тэнд ажиллаж исэн хүмүүсээс осгож болдог байхгүй. Гайгүй сайн нэр хүндтэй компанид орчих юм бол яг чиглэлээр одоо сайн хүмүүс байгаа. Одоо жишээ нь бид чинь захирлын албаж явдаг гэсэн байхгүй. Сараа гэж эрдэнэ чимэг, альдын бүрөөгч гэдэг. Одоо тэр өөр байгаа хүмүүсээс жишээ нь би амар их сурсан байхгүй. Тэгээ амар их гэдэг нь яг тэр тухайн хүмүүсийн чиглэл рүү ч юм уу. За өвшөө бас ингээд яг миний эхний ажлаас би суралцсан одоо хүртэл ингээд нийлдэг манай дөрөв найз байгаа. Зүгээр яг тэр нөгөө нэг эхний ажиллаж исэн албаны үед ярих юм бол одоо ингээд нэг нь яг тэр хуулийн чиглэлтэй амьсан нөгөөх нь хүний нөөц захиргаа зохицуулах юмдаа нэлээд сайн нөгөө яг хажуу суужсэн хүмүүс яг тэр хөрөнгө оруулалт тэ бичгцаас боловсруул тэр
амарсан. Одоо би тэр дэс амар сурсан байхгүй. Тэгээд тэр яг ихний ажилт гэдэг хүн болгоно л яг ийм байдаг байх л та. Яг зүгээр дадлагыг явж явахд бол ингээд өөрөө ойлгох гэж үзээд чамтай нэг ч амар богино хугацаанд бол яахгүй шүү дээ. Яг ихний ажилдаа ингээд бүтэн ороод яг ингээд жинхнээсээ тийм ингээд сериосны явгууд чинь ихний бүх суурьа тавьж авч байгаа байхгүй. За энэ амар гол болох юм. Эхний тэр суурьа тавьчлаа. За энэ одоо авсан мэдлэг туршлагаасаа чи цаашаа яах уу гэдэг ч юм уу амар чухал. Тэгэхээр анхны байгууллагад хэдэн жил ажиллаа, дараагийн байгууллага руу орчихсон байна. Тийм би нэг жил дотор л баг. Жил дотор баг. Тэгээд яг миний ажлын төвгүүд бас сонио. Яг би нэг байгууллагт ингээд 5-6 жил ажилласан гэхгүй. Одоо за 1 жил байсан, дараа нэг 2 жил байсан, тэгээ 3 жил жилөө. Тэгээ ингээд мэдгүй ингээд чи үнэхээр сайн байгаад тах юм бол тэгэл чи өөрийгөө ингээд хөгжүүлмээр санагдаад байна л дээ. Тэгээд тэр нэг тэр байгууллагатаа ажиллаад баймааргүй дэж биш. Ингээд за өөр юм одоо хийж үзье. Тэр салбар яа гэм бол миний өөрөө тархичин тэгж ажиллаадсан байхгүй. Би ч нөө бизнес хөгжүүлэхээр янз бүрийн хөгжүүлэх дуртай. Одоо миний ингээд ажлын туршлагаар ажилласан бүх салбар надад өөр салбар байсан байхгүй. Би ч нэг салбарын нэг компаниас гарч чад нэг өөр салбар руу ер нь бол орж үзээгүй. Тийм. Би нөрөөгөл. Тэгээд ингээд өөр нэг шинэ салбар руу ороод шинэ хүмүүстэй хөгжүүлээд тэрийг үр дүн гаргаад явган чинь тэр бизнесийн чиглэлийн хүмүүс чамд танд өгч байгаа байхгүй. За энэ хүн яаж хийж байгаа л ямар ч гэсэн нэг үр дүн гаргад юм байна те. Энэ хүнийг л авчиргээд тэгээд чамд бас тэр дотроо ингээд янз бүрийн дэвших боломж, янз бүрийн давуу тал өгөх юм бол чи тэр боломжуудыг бас ингээд аваа явуулах хэрэгтэй болчихсон. Тэгэхгүй бол зарим хүмүүс чинь тэгдэж шүү дээ. За би энэ хамт олондоо хайртай эндээ ингээд бай гэдэг. Тэгэл тэр бол гэхдээ буруу биш. Яг тийм хүмүүс ч бас байж ич тэр байгууллагын нэг суурь бат бүх юмыг бүтээдэг байхгүй. Тийм хүн бол тэгээд тэндээ байгаад гой хамт олондоо тасцсан гэр бүл болцсон тэгээд байх юм зүг. Чи бас илүү хийгээд хөгжөөд ингээд тасралтгүй ингээд хөдөлгөөнд ороод яваад явах юм бол бас нөгөөх нь ч зүг. Ер нь бол нэг аль нэг нь амар буруу юм байхгүй. Хоёр зүг байгаа чи аль зүгийг сонгох гэдэг юм байхгүй. Тэгэхээр бас заримдаа ийм хандлагатай хүмүүс байдаг л да. Одоо тэ ажил гаргалагч байгаас гэж байгаа. За энэ айгүй олон байгууллагаас хэлсэн юм байна. Татвар хөтөлбөр байна. Утгагүй манай байгууллагаас яваад ирэх юм байна. За ийм олон ажил төсөө нэг ажил тахгүй гэдэг ч юм. Гişнээ тэр хүний CV нь мундаг байлаа гэдэг ажлын туршлага нь айгүй тогтворгүй. Тэгээ дор хаяж ингээд 3 жил ч юм уу 2-3 жил нэг газар ажилласан хүнийг яг ийм хандлага бас байгаад байдаг тийм. Энэ тал ингээд сард байдаг байна. Тийм тэгдэг. Та хэдийг одоо ингээд залуучууд үзэж байгаа бол ажил авах яг тэгнэ. Чи яасан олон ажил хийсэн юм ч юм уу гэж. Яагаад гарсан энэ гэж юм. Яагаад гарсны ч юм бол яг гарсан. Тийм. Би болохоор би ч гэсэн тэрийг хардаг л байсан л да. Гэтэ энэ бас нэг өөр хоёр юм байна. Яагаад тэр доктор суультай ажилласан хүний нөөц хүсээд байдаг вэ гэхээр тэр чинь ингээд нөгөө тэр хүний чинь сургам те ингээд зардууд гардаг байхгүй. Тэгээд дахиад нөгөө нь гарчингууд дахиад нэг хүн олох хэрэгтэй болно. Нэг ёсны амар тэр хүний нөөц гэдэг хүний субъектив өнцгөөс харангууд нэлээд ажил болох гэдэг байгаа байхгүй. Нэг очоо докторгүй гарч явах гал байвал те. Тэр хүн ч бас өөрийнхөө ажлыг бодоод байна гэсэн үг шүү дээ. Өөр зөндөө хийх ажил байгаа юм те. Байгууллага дотроо. Тэнгүүт чинь тэрний одоо ингээ эсрэг талаас нь бодоод үзье л та. Нөгөө хүн чинь 3-4 жил ажиллаад тэндээ юу ч бүтээгээгүй, юу ч хийгээгүй тэгээд зэрэгцсэн хүн байвал яг уу. Тэгээд ингээ чам дээр ирээд би ингээ 4-5 жил ажилласан гингүүд би яг тэр үнийг шууд ажил авдаг гэсэн үг биш байхгүй. Яг гол нь юу бүтээсэн, юу хийсэн, юу санаачилсан, өөрөө хөгжөөд явсан юм уу те. Одоо та хэдий аль нь ч зүгээр аль нэг байгууллагт ороод бол нэг 3 жил байж чадна шүү дээ. Тэ ямар ч алдаа гарахгүй яг юм аагээл амар өмнөж байгаа л тэгэл тэрийг бол би хувьдаа бүр амар сайн чи үр дүн гаргасан гэж бодохгүй байхгүй. Тэгээ тэгж үр дүн гаргаж байгаа хүмүүс байгаа. Гэтэ зарим хүмүүс ч бол яг нэг байгууллагатаа ингээд гаццсан зомби ирсэн ч юм уу байж байгаа. За одоо би нэг орчноос хэлээд байгаад гарч байгаа хүмүүс байдаг байхгүй. Тийм хүмүүс бол би хувьдаа бол амар ажиллах хэрэгтэй биш. Яг тэгвэл тэр хэд чинь тэндээ ингээд хөгжих боломж нь байхад эсвэл өөр юм хийх боломж байгаа. Зүгээр л за би доктор сууштай гээд зомби байдалтай байж байгаа л нэг өдөр ухаас юм шиг сэрэл за би ажлаас үлээ. Тэгээ тийм хүмүүс яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас хоёр талтай. Тэгээд тэр нэг олон өсөрсөн хүмүүсийн өнцгөөс бас харъя те.
тийм одоо залуучууд байж магадгүй. Тэгэхээр та зүгээр өөрсдийгөө ойлгоогүй байх гэсэн үг л да. Бас олоогүй байх гэсэн үг. Яг ингээд нэг юм хэлсэн ч болохгүй. Ахаална газар очсон чинь ингээд нэг дарга нь болдгоо ч юм уу. Бас нэг юм чиний яг одоо нөгөө нийгмийн үйл сурталтай мэдгүй байгалыг бохирдуулаадсэн ч юм уу. Тэгээд чи за энэ би байхгүй байна гэсэн ч юм уу те. Сүүл яг чи нэг зээлмэл авцсан байдаг. Тэгэл тэгсэн чинь нөгөө ажлын чинь цалин тэрний чинь хагас дээр нь ингээд хүрхгүй байгаад байдаг. Ингээ янз бүрийн нөхцөл байгаа. Тэгэхээр яг сайн хүний нөөц юм уу гүйцэтгэх хөдөлгөөн авах юм бол нөгөө хүнийг бүр амар сайн ойлгох хэрэгтэй. Одоо би бол ганц хоёр тийм ажил авч ирсэн. Тэгээд тэр хэд бол надтай ингээд ажиллахдаа доктор суучтай гэж байгаа байхгүй тий. Өмнө ингээд нэг жил мэлээр өсөж ирсэн бол надтай 2-3 жил хамтсан байдаг ч юм уу. Тэгэхээр хүн болгоо өөрөлдөө тийм нэг нуанс байгаа. Тэрийг нь амар сайн харж сурах хэрэгтэй. А зүгээр амар за би сейф байя надад зүгээр би нэг сургуулаа төгсчөөд ажлын байр хэрэгтэй байна. За нэг 3 жилийн дараа би нэг менежер болчмоор байна гэдэг арай нэг тийм аюулгүй замын сонгоё гэх юм бол тийм яг нөгөө чиний хэлсэн шиг тэгэл доктор суучтай нэг байгууллагатай нэг 3 жил болсон байна. За бүр 2 жил ч юм уу. Гэхдээ ер нь наадах дээр ч бас нэг зөв юм байгаа шүү. Юу вэ гэхээр хүн ингээд нэг юмаа тэгж хийж уулан бүр доотлол 5 жил гэж ярьтай. Тэгж хийж яг тэндээ сайн болоод мэрэгчдэг байхгүй. Чи ингээд таксины жолоочч байсан, үйлчлэгч байсан, аль нэг байгууллагын нягтамж байсан 5-аас 10 жил ажилласан мэрэгсэн хүнтэй юуны ч хамаагүй талаар ярангууд мэрэгсэн хүн гэдэг нь өөр юм байхгүй. Тэр ажлаа ойлгоцсон, хамгийн хурдан бүтээмжтэй хийгээ сурцсан, бүх алдаа малдаагаа ойлгоцсон, тэрнээсээ сайжраад явцсан. Тэрний ч одоо нэг юм curve байдаг бол ингээд нэг 85-90% та ирээд ингээд тэндээ ингээд зогсчихж байгаа байхгүй. А тэрнээс сайжрах үлдсэн 10% нь бол амар удаан цаг орно. Гэхдээ ингээд сайжилт амар багаар явна гэсэн үг байхгүй. 80% дээр ирчээд 81, 82 гээд тэгэхээр яг тэгж мэрэгчхийн хувьд бол эсвэл яг тэр байгууллагатай удаад яг тэр зүйлээр мэрэгч хэрэгтэй. Гэхдээ бас нэг ойлгох ёстой юм юу гэхээр зарим байгууллагууд ингээд уур амьсгалаас ингээд сэлбжийдэн шүү дээ. За ялангуяа одоо маркетингийн бизнес хөгжлийн албан тушаал дээр бол авж байгаа ажлын байр нь өөрсдөө мэдчихдэг байхгүй. За энэ үед бол бид угаасаа 1-2 жил ажиллана. Нэг урт удаан байгалах хэрэггүй. Яг гэх юм бол энэ хүний бүх санаа нь ингээд 1-2 жилдээ гараад гэдэг тийм хэрэгжүүлчин. За тэгээд дараагийн ингээд шин цусаараа сэлбээ тэтлээ байгууллага хөгжүүлээ гэдэг. Тийм байр суурьтай байгууллагууд байгаа. Тэгэхээр ажлын байрнаас шалтгаална. Окей. За ер нь таны өөрийн жишээн дээр одоо төлхөө яриа л да тий. Монголын топ 100 аж ахуйн нэгжээр одоо шалгарч байсан Metro Star гэдэг компани CEO байх хугацаанд ер нь тэгээ яаж энэ одоо Монгол болохоор магадгүй нэг CEO болно гэхээр нэг корпорацийн шатыг нэг юм айгүй олон жил мөлхөөд те нэг CEO болдог. Тийм жишээ бас байна. Эсвэл нөгөө талаараа өөр айгүй мундаг гэдгийг харуулсан байгаа тохиолдол бас CEO болоод байна те. Тэгэхээр та яаж CEO болж ирсэн бэ? За би чинь за ингээд одоо бодъё л да юусэн удаагүйсэн чи 12 онд төгсч ирээд за би туслах хийжсэн тийм үү. Тэгээд туслах хийж байгаад дараа нь Хамбург групп руу би бизнес хөгжлийн хэлтсийн дараагаар очиж ирсэн. Тэгэхээр энэ нэг алхам тэр чи одоо за 13 харцаг гэсэн юм шиг байна. Тэгээд эн чинь нэг юм шатараалтай яваад байгааз. Одоо энэ ихний алхам нь амар хэцүү үү. Яг тэр ажилтны юм уу мэрэгжилтэн байж байгаад за дараагийн менежер юм уу хэлтсийн дараа болох. Тэр нэг шат ер нь бол CEO болохоос илүү хэцүү дээ. Яг тэгвэл хамаагүй. Би тэгтээ зүгээр ингээд нэг менежер гэдэг юу авчаад тэгээ ингээд зүгээр өмнөх ажлаа хийгээд явах яриаг шүү дээ. Чи амар сайн ажилт юм байна. Одоо чи менежер гэсэн яг л нөгөө гүйцэтгэх гэдэг. Би илүү удирдаг халбуулшаад яриад шүү дээ. Яг ихний дэвших. За ямар нэгэн хил захалдаг ч юм уу те газрын яг тэгвэл энэ дээр одоо тэр нөгөө байгууллагын захирлууд нь тэгээ хүний нөөцөөс чиний нөгөө удирдах чадрыг хардаг байхгүй. За энэ өөрөө хийж чаддсан юм байна. Гэхдээ хүнээр юм хийж чадах уу гэдэг. Тэр удирдах чадварыг амар хардаг байхгүй. Тэгэхээр чи тэр чадвараа олж чадаагүй байх юм бол тэр лүү чамаа ер нь дэвшүүлэхгүй. За энэ гүйцэтгэгч хүн юм байна гэх юм бол чи гүйцэтгэгч хийсээр гал дуусна гэх юм бол. Тэгээ би гэхдээ яг ингээд бодонгот бас амар болов өссөн хвчлээ л да. За би ингээд ихний шат за нэг мэрэгжилтэн гэдэг юм шатнаас ямар ч нэг юм хэлцийн дараа болсон юм байна те. Тэгээд энэ орноо чи юун дээр ихний ажил дээрээ бол за юм сураад аль болох өөрийгөө нэлээд сайн юм ур чадвартай хүн болох хэрэгтэй гэсэн. Хоёр дахь дээр ч юм бол би илүү хүн удирдах байгаа
өөрийгөө нээж байгаа. За төрөл бүрийн хүмүүстэй харьцаж үзэж байгаа. За ийм хүмүүс ингэт юм байна, энэ ингэт юм байна, дээшээ харьцсан, доошоо харьцсан, яг өөрийнхөө төвшөндөө харьцсан те, хувьцаа эзэмшлэлтэй харьцсан, бусад бизнес хүмүүстэй харьцсан. Тэнгүүчиж яг өөрийгөө нээж эхэлдэг. Тэгээд тэрний чинь дараа яг бизнес хөгжил гэдэг зүйлээр чиглэлээр явуулсан байгаа. Тэгээд би ч бас нөгөө олон банкны консультион хэлцсэн бас хэлээд бизнес хөгжлийн бас тэний дараа хийсэн. Тэгээ энэ нэг шатанд бол ингээд за зүгээр дараалалаар нь ярих юм бол эхлээд за өөрийгөө ойлгож байгаа чадваруудаа хөгжүүлж сурчаад за дараа нь тэр удирдах төвшөнд өөрийгөө нээгээд за тэр чиглэлээр ахаад нэг ажил хийж үзээд за тэгээ яг тэрний дараа би CEO болчихсон байхгүй. Тэр чинь би за 25 нас хавцаатай хэлцийн дараа болчиход тэгээд 27-28 хавцаа тийм гүйцэтгэх болсон гэсэн үг. Тэгээ энэ нь гол нь чиний нөгөө бүтээж байгаа зүйлээс хамаарна л да. Тэрнээс бол би ингээд за би энд ажиллаж исэн гэдэг тэгэнгүүт намайг аваад байгаа биш байхгүй. Энэ ч яг ийм үр дүн гаргацсан юм байна шүү дээ. Тэрийг нь одоо мэддэг ч юм уу. Эсвэл нөгөө амын яриагаар энэ тэнд ингээд ярьсан. Өөрийгөө брэнд болгоцсон байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд за энэ хүн ямар ч үсэн ингээд ийм юмнуудыг хийцсэн юм байна. За энд ирсэн ч гэсэн үр дүн гаргах юм байна гэдэг. Тэд 1 жил ч вэ 3 жил ч вэ 5 жил ч вэ хамаагүй ямар ч үсэн л байх хугацаанд байгууллагыг ингээд дараагийн шатнд нь авчирдаг хүн юм байна гэдэг ер нь бол мэдчихдэг гэсэн үг байхгүй. Тэгээд монголчин нугасаа хэдхэн л топ групп топ цохилууд байгаа бүгд биендээ уулзж идэг ярьж идэг. Тэгээ ингээд тэр дотор нь бол тэр мэдэгдээд яригдчихдаг ч юм уу. Тэгээд за яаж байгаа л нэг CEO-гийн чихэнд нэг тийм үүсгэн байгуулагчийн чихэнд хүрэх юм шүү дээ. Нэг ийм залуучууд юм байна гэдэг юм. Тэгээд тэр амар хэрэгтэй юм байлээ. Одоо жишээ нь би дараа нь ингээд өөрөө за ажилтан менежер гэж явж байгаад үүсгэх цохил болчихгоо би ч гэсэн хүмүүсээс ингээд сайн хүн байна уу, сайн хүн байна уу хайгаад яваад байгаа. Ямар нэгэн ажил дээр ч юм уу, стартап ч юм уу те. Тэгэнгүүт чи ингээд тэр нэг хязгаарлалт болоод байгаа байхгүй. Тэр дотор за маа ийм 100 хүн байна гэж надад чагсаалт өгчдөг бол амар амархан. Тэгэхгүй бол ингээд тэр нь амар ховор. Тэгэнгүүтээ тэгэл нэг ажлын зар тавиал нэг баахан гэж ярилцсанд ороод тэгэл тэ цагч яваад байгаа нөгөө өнөөч одоо танихгүй ч юм уу. Өөр үнэтэй жишээ нь надаас манай нэг найз ч юм уу өөр нэг компани хүн за чамд ийм сайн хүн байна гэнгүүт би яг өөрөө сайн гэж мэддэг хүнээ шинэ санал болгочдөг байхгүй. Тэгэх юм бол тэр чинь одоо нэг миний рекомендацаар итгэлэрч юм уу нөгөө нэг сайн гэдгийг мэдээд байна гэсэн үг л дээ. Тэгээ бид тэд чинь бие бинийгээ ямар шаардлага тавьж ажилтаа мэддэг ч юм уу те. Тийм байх ч гэдэг шүү. Тэгээ хувь хүн ч бас чухал баг. Яг тэр нөгөө за яг харилцаа бие авчиж байгаа байдал ч юм уу эсвэл яг нөгөө итгэл даах те ёс зүйтэй одоо ингээд тийм тэр бас компанид амар чухал гэдэг. Яг тэгвэл CEO гэдэг чинь эцэстээ ингээд амар олон хүний ажлыг хариуцж байгаа байхгүй. Хариуцлага нөлөөж байгаа бүх тэр хүмүүс чинь тэндээсээ цалингаа авч байгаа, чиний гаргаж байгаа шийдвэр болгоом чинь амьдралд нөлөөлнө те. Тэгээд яг тэр ухамсараа ингээд ойлгоод явж чадах уу те. За тэгээд янз бүрийн сони юм ихгүй яг компани яг үнчээр ингээд шударгаар аваа явж чадах уу гэдгийг бас амар харж байгаа байхгүй. Тэрнээс бол амар чадвартай хүн байлаа гэж гэхдээ тэр ёс зүй талаас ч юм уу юм болохгүй болох юм компаниуд авахгүй шүү дээ. Окей. Одоо нэг юм энэ ярианы нэг хэсгийг бацаад нэг юм дүгнэлт хийлээ. Их сургуулаа төгсөөд одоо дөнгөж ажлын талбар дээр гарч байгаа залуусд те та ингээд карьер төлөвлөлтийн зөвлөгөө бол манайхан ихэнхдээ л одоо за нэг ажил талаар зөвлөн цалинтаа золгож лээвэл гэсэн байдлаар те ер нь бол карьер төлөвлөлт хийх дээр их алдаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд энэ дээр нэг 3 practical зөвлөгөө хөл. За аль болох оюутан байхдаа над шиг ингээд ажлын туршлага олж хэрэгтэй. Яаж хийж байгаа? Бодлого хийгээд одоо тэгэхгүй бол ерөөсөө л ихний юм тэгэн чи ингээл аль нэг ажил дээр очингоо за чи хэдэн жилийн ажлын туршлагатай юм. Манайх доод 1 жил 2 жил хэрэгтэйгээл бүгд фейлтэн зөө та бүгд фейлтэн. Угаасаа ажлын байраа тэгээд байдیں۔ Би надад ч юм амар сайн ойлгож байна. Тийм болохоор ч би тэр хэрэгслийг ирээдүйд гарна гэж мэдсэн болохоор ингээд дадлага хийгээд явсараа гал за би ийм олон байгууллага
дадлага хийгээд ийм туршлага хөрөнгөлүүлсэн байна гэж би чинь эхний ажилд орчихсон байхгүй. Тэгэхээр та яаж хийж байгаад нэг юм хийх хэрэгтэй. Тэр нь ингээд үйлчлэгээний бизнес одоо жишээ нь зүгээр зөөгчдөд хийсэн ч болно. Бас борлуулалт хийгээд харилцаа сурч ийн ямар нэгэн ажлын туршлага. Таньдаг компани байгуул за би цалингүй ч хамаагүй ажиллая. Нэг жил намайг хичээлийн дараа эсвэл хичээл ордгоо өдөр ирээд ажиллая гэдэг. Тэ? Тэгээд чадварсвал нийгмийн дадлаа бас нэг ямар ч хамаагүй бага хэмжээгээр төлөвлөд авчих. Тэгээд дараа нь ч ингээд баримт хэрэгтэй байхгүй. Би нэг жил энэ байгууллагад ажиллаад миний нийгмийн дадлыг ингээд төлж исэн юм. За энийг нь зохицуулчлаа гэж бодъё. Тэгэнгүүт хоёр дахь сонголт нь юу вэ гэхээр за эхнийх нь бол чамайг ингээд ажилд авахгүй болохоор хүмүүс сандраад олцсон ажиллагаа орчод байхгүй. Ягаад гэвэл өөр газар авахгүй. За энэ олдчихсон биш орч ирээл гэрийнхэн тэгдэг чи одоо мөнгө олж ирэл гэдэг ч юм уу те. За тэгэнгүүт тэр асуудлаа шийдсэн гэж бодонгууд хоёр дахь нь болохоор за тэгвэл би яг ямар ажилд авах юм бэ? Зарим хүмүүс одоо удирдлагыг харж ажилдаа илүү том компанид ор гэдэг тийм. Тийм. Яг удирдлага нь бол жишээлбэл мэдэх боломжгүй арчтай залуус маань яг энэ хүн надтай шууд харилцдаг байна бэ нэгэнтэй шууд харилцаа үүсгэж чадахгүй. Тийм. Би болохоор одоо за би ямар ч байсан CEO болно гэдгээ анхны ажил орохоос өмнө харцсан байсан баг л та. Тэгээд тэхийн тулд би яах вэ гэдэг юмнуудаа ингээд ямар ч чадварууд би сурах уу гэдэг ч юм уу те. Одоо ингээд санхүүгийн тоонуудаа ойлгох ч юм уу хүн удирдах гэдэг ч юм уу те харилцаан дээр тэрийг ойлгоцсон болохоор би ингээд тэрийг бүрдүүлээд яваад байсан л да. Гэхдээ яг одоо ингээд хэлэхэд эхний ажил дээр бол тийм шууд удирдлага амжиж чухал. Тэгээд ер нь яг зөвлөгөө өгөхөд эхний удаа ярилцаад шууд орж хэрэггүй зэрэг. Яг тэр шууд удирдлага гэсэн үнтэйгээ 2-3 удаа уулзаад үз. Тэгэнгүүт нэг юм өөр үдээ. Чи ингээд мэдрэн тэр хүмүүсээ. Эхнийхтэр бол хэн ч юу ч яриад гоё яваад ингээд чамаа авч уулдаг байхгүй. Ингээ орсны дараа бүх юм өөрчлөлт тавьчихдаг. За одоо чи ингээд. Тэгэхээр яг тэр нэг ажилд орох гэж байгаа шууд удирдлагатайгаа 2-3 удаа ихлэд уулзсан дээр яг орох гэдэг бол. Ан хүний нөөцтэй уулзаад орохгүй гэсэн үг шүү дээ. Яг миний удирдлага юм байх юм би тэр үнтэй уулзмаар ингээд. Тэгэхгүй бол тийх боломжгүй гэж чи орчдөг. Тэгэл чи нэг бол дарах хэрэгтэй бол нэг бол чи таалагдахгүй тэгэл дургүй юм хийж явах юм тий. Тэгээд дуртай дургүй юм гэснээс зүгээр энэ дээр нэмээд чи үнэхээр дуртай бол бас амар гоё юм. Чи мэдхгүй ингээд видео эдит бизнесийг сонирхдаг бол яг тэр салбар руу ороод ажиллах юм бол чам нэг ажил шиг санагддаг байхгүй. Гоё яваа суралцаа ингэдэм биш тэгдэм биш тэгэл тэгэхээр нэг юм сонин хідэн сонголт гарч ирээд байгаа биз. Нэг бол чи амар дуртай нэг ингээд за би CEO болъё гэхгүйгээр би энэ салбарт амар дуртай гэх юм бол яг тэр салбартаа л компани сонгох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээд чадвал тэр салбартаа хамгийн шилдэггүйтэй. Яг тэр шилдэг продюсертэй, шилдэг компанитай суулдаг студенттэй юм уу те. Тэгээд тэр хүнд нүүх нь гоё байхгүй. Илүү би ингээд надад карьер их чухал байна гэж байгаа бол бас нэг өөр зам гарч ирээд байгаа байхгүй. Тэ? Чи үнэхээр л карьер чухал байна гэж байгаа бол яг аль байгууллагаас эхлэх нь за арай нэг мэдгүй бүр нэг жижиг юмнаас эхлэхгүй л үү те. Одоо ингээд нэг гайгүй байгууллагад ажиллаж үзчих явах юм үү те. Тэгээд ингээд нэг юм өөр замтай байгаа тань л да. Зүгээр би эхний ажил цэвэр юм сурья гэх юм бол яг тэр байгууллага тэгээд тэр миний яг тэр шууд удирдлагатай хамт байгаа хүмүүс ч амар их юм зааж өгнө. Тэр бас амар чухал. Том голын жижиг загас бай. Эсвэл жижиг голын том загас бай. Тэгэхээр илүү нэг зарим тохиолдолд жижиг компанид орохоор бүх юм хийж үзээ тэгээд чадварчдаг. Нөгөө тохиолдолд болохоор том газар ороод зөвхөн ингээд хийдэг юм аа л хийгээд бусад хүмүүсээс суралцаад бай гэсэн юм сонголтууд бас өгдөг тийм. Цалингаа ингээд орхичээ. Тэгэхээр яг та хувьд байсан бол яг алийг сонгох бай. За миний одоо анх сонгосон хүн бол тэгэл томын сонгосон л доо. Тэр чинь тэр үедээ л тэгэл тэр сонголт нь байсан л доо. Одоо бол ялгаагүй яг жижиг мөртлөө ингээд нэлээд сайн үйлдэл хийдэг тийм компаниуд гараад ирсэн шүү. Тэгээ ингээд том гэдэг чинь нэг юм бас харьцангуй ойлголт болчиход байгаа. Яг жижиг мөртлөө яг тэр салбартаа тэргүүлдэг, нөлөөлдөг компаниуд те. Яг хоёул том жижигийн нөгөө зах зээлийн багтаамжаар ч юм уу, жилд хийж байгаа борлуулалтаар ч юм уу яриад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь жижиг мөртлөө бас яг тэр салбартаа тэргүүлж байгаа компани бол бас би зүгээр гэж хэлнэ.
яг ороод тэгээд яг тэр салбараа мэдээд суралцаад явсан дээр байна. Яг бүх хүний зам бас яг адилхан биш байхгүй. Яг одоо намайг дөрөөснөө нэг хүн миний замаар явангууд өөр үг дуугарч болно шүү дээ. Тэгээ юу яасан бэ? Яагаад ажилласангүй вэ? Тэгэхээр чинь ингээд тухайн үедээ нөгөө хүн чинь ингээд нэг ментортойгоо ч юм уу ярилцаад за эсвэл шууд хөдөлгөхтэйгээ уулзаад за одоо би хөгжмөр байна, одоо би ийм олон тушаалтай ажиллая, одоо би ийм сурмаар байна гэх тэр нэг юмаа ингээд жилдээ ядаж нэг удаа уулзаад явуулаад авах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг за ийм зам гэж тэгэл явуулаад босчих юм гэсэн үг биш. Би ч гэсэн тэр үедээ ингээд янз бүрийн сонголтууд гарч ирсэн баг. Ингээд ажиллаж исэн чинь headhunting компаниас өөрөө саналууд орж ирдэг ч юм уу. Тэгэл тэр болгондоо би тэр үедээ яг шийдвэр гаргаж ирсэн гэсэн үг байна. За би эндээ үлдэж ажиллая эсвэл дараагийн компанид орё ч юм уу ингээд. Тэгэхээр яг тэр үед нь тэр хүмүүс ч бас юм шийдвэр гаргахтууд гарч ирнэ. Тэр үедээ нэг ярьдаг хүмүүстэй л байх хэрэгтэй юм бол. За 3 дахь зөвлөгөө маань карьер төлөвлөлтийн 3 дахь зөвлөгөө. Тэгээд өөрийгөө бас яг нэг 5-10 жилийн дараа яамаар байгаагаа ойлгоцсон дээр хаа. Яг бизнес авч явмаар байгаа юм уу? Эсвэл зүгээр тийм ажиллаад карьер дээр явах юм уу? Юу хүсэж байгаа юм те? Тэр ч юм зөндөө сонголт байгаа шүү дээ. Ажлын орчин гоё явах юм уу? Тэр гоё юм уу? Эсвэл цалин өндөр байгуулж байгаа гоё юм уу? Эсвэл их мэдлэлтэй байгуул гоё юм уу гэд. Тэгээд эсвэл тэ сайн үс хийж байгуулж чамд гоё юм уу гэд. Энийг л өөрөө амар сайн тодорхойлж байгаа. Тэгэл яг тэрнийхэн дагуу явсан дээр. Яг тодорхойгүй байснаас тодорхой байсан дээр гэж хэлээд байгаа гэсэн үг. Ингээр чи тодорхойлцсон бол тэгэл яг тэр тодорхой зүйлийн дагуу явж илээ. Тэгэл тэр салбартаа чи яаж хийж байгаа л нэг өөрчлөлт гарах байхгүй. Тэгэхгүй бол тодорхойгүй яваад хахаар амар цаг үрээд өгдөө. Тэ чи яг цалин хүсэж байгаа юм уу? Юм сурахыг хүсэж байгаа юм уу? Нийгэмд гоё юм хийх хүсэж байгаа юм уу? Тэрийгээ зүгээр тодорхойлчих. За энэ миний зав шүү. Миний зав яг тийшээ явж байгаа гэл. Тэгэл тэр дотроо тэр хийж байгаа сонголт юм уу байгуулах чи яг тэгж байгаа бол тэгэл болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэр хоёр чинь ингээ нийлээд. Тэгэхгүй бол ингээл нэгэнд чи жишээ нь цалин чухал гэж тодорхойлцсон бол тэгвэл тэгэл цалин өндөр газартаа ажилтдаг тий. Эсвэл чам цалин биш би одоо энэ илүү чухлаа гэсэн бол битээ тэнд ороо харьцуулаад шал нөгөө зорилготой нийцэхгүй газар байгаа. Гэхдээ эдний цалин өндөр юм байна л да гэдэргээ битээ найзтайгаа бодоод байлаа тий. Яг ингээд чи нэг зорилго тавьсан. Тэгэл тэр чинь л байгаа бол тэр бусад зүйлсээ ингээ 2-3 тавьсан байхгүй. Тэгээд байнгын хөгжиж явах хэрэгтэй шүү дээ. Одоо би чинь сүүлд ингээд CEO болсон ч те ингээд янз бүрийн стартап эхлүүлсэн ч тэгэл байнгын ингээд янз бүрийн юм уншаал за Coursera дээр рүү ороод ингээд шинэ хичээл үзээ сертификат аваад ингээд байнгын ингээд хөгжөөл явуулах хэрэгтэй. Тэгээд тэр хөгжиж байгаа бас хүмүүст ингээд харуулах хэрэгтэй. Би юм ингээд хөгжиж шүү, ингэж шүү те. Нэр ажлын байран дээр ингээд гинтгэн юмуд орж ирээд байна л да. Яг хийсэн юм дээр бас нэрээ тавьж сурах хэрэгтэй те. Чи үнэхээр нэг одоо хуулийн шинжилгээ ч юм уу тайлан юм уу презентац оролцсон бол боловсруулсан гэж чиний нэр гарын үсгтэй явж явах хэрэгтэй. Чи үнэхээр л тэрийг хийсэн юм чинь те. Тэгэхгүй бол ингээд бүх юм хийгээл нэг өөр юм өгөөд ажиллах биш. Бас ингээд аим сонир нэг ийм юм гарч ирдэг байхгүй. Чи ингээд ажилтан тэгээ чиний дээр чинь нэг дарга байгаа. Тэгээ даргын чин дээр нөгөө том дарга байгаа шүү дээ. Тэнгүүд яг чиний хийсэн юм чи хаяа дээр байгаа том дарга очтгүй байхгүй. Тэгэхээр чин тэр бас коммуникац юм уу тэр нэг харилцааны шугамаа чи нэг нээлттэй байлгаж сурах хэрэгтэй. Мэдгүй одоо яадаг чинь лифтэн тааралдаад сайн минутаа би нэг ийм дээр ажиллаад ийм яс шүү та энэ дээр юу дутсан бэ гэдэг ч юм уу одоо юу гэдэг чинь те ингээд ямар нэгэн байдлаар тэхгүй бол хаяа тэнд хаагдсан юм шиг санагдаад байхгүй. Яг тэгвэл нөгөө том дарга чинь дунд төвчний менежеруудтайгаа харьцаж байгаа. Тэгэл ийм за хүмүүсээ өдөр тэгээд доор яг юу болж байгааг мэдтгүү ч юм уу. Тэгэхээр одоо яг үдчихэж байгаа залуучууд ихэнхдээ тэр нөгөө доороос нь эхэлнэ шүү дээ. Тэнгүүд би ийм шүү гэдгээ жоохон харуулж яхсан зүгээр байх гэж бодож байна. Тэр нэг хонгороо бай гэсэн үг шүү дээ. Ямар ч үсэн энэ чи эндээ аим сайн биш дээ. Дараа нь нэг юм дэвшиг боломж байгаагууд гаднаас хуу авах юм энэ үнийг тавиул та гэдэг нөгөө дарга чинь мэдчих хэвээр байхгүй. Тийм. Окей. За дараагийн асуулт руу шилжээ.
Та одоо OneFit-ийг үүсгэн тооцоон дараатай. Тэгэхээр ер нь энэ одоо маш дэвшилтэд те одоо хүмүүсийг өөр high class газруудаар тэгээ ер нь бүхэл сонирхолтой газруудаар үйлчлүүлж болохын боломжийг бий болгосон айгүй сонирхолтой стартап байгаа. Энэ санаагаа ер нь хаанаас олж байсан юм. Амжилттай гэхээс илүү ямар сорилт бэрхшээл тулгараад түүнийг ингэж даван толж ирсэн энэ туршлага. OneFit дээр бол аливаа бизнес чинь асуудлаас эхэлж байгаа. Тэгээд ингээд олон улсад бол уул нь ингээд амар хямдхан сарын $10-20 гээл өссөн юм хийж болдог том тийм байгууламж гэдэг байхгүй сэтлэл тэгээд боксер гэдэг. Монголчин ингээд хэд хэдэн одоо фитнес ийм дасгалын төвүүд нэгдсэн. Тэгээд дандаа тусдаа нэг мөнгө төлдөг. Би ингээд дасгал хийж байгаа л сэтлийг мөнгө тэр нэг өөр газар ахаад суул тэр дотроо тусдаа төлбөртэй ч юм уу те. Би гэрийн хажууд юм уу ажлын хажууд хийхлээр ингээд өөр газар би гişүнчлээ болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэнгүү тэр асуудлыг чинь OneFit нэг аппликейшн дээр шийдчихэж байгаа. За тэгвэл найзлаач нэг газар хийж байгаа бол тэндээ очиж хийж. Ингээд сарын 12 их аваад хүссэн газараа хүссэн цагт очиод нөгөө QR код уншуулаад ороод хийчих байгаа байхгүй. Тэр нэг төрлийн ингээд нэг юм цагийн хүмүүст хэмжиж өгч байгаа гэсэн юм. Тэгээд ер нь альва ингээд стартап эхлүүлэхэд нэг юм хэдэн төрлийн бол даваанууд гарч ирэх асуудлууд. За эхнийх бол одоо бизнес улаан яадаг хөрөнгө оруулалт тий. Яг тэгвэл стартап чинь ингээл хөгжих хэрэгтэй болохгүй хөгжүүлэлтийн зардал, маркетингийн зардал анх ихэлсэн мөнгө чинь дандаа дуусна. Тэнгүүд нэмэлт хөрөнгө оруулалт гэдэг дандаа хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр тэрийг бол бидгээд яаж хийж байгаа л одоо нэг хүмүүстэй уулзаад хөрөнгө оруулалтын тэмцээнүүд ороод олон улс руу гарах гэж үзээл. Тэгэл тэр мөнгөний менежмент чинь бизнес дээр амар чухал болно. Яг тэгвэл том бизнес чинь ингээд тогтцсон сарын орлого тодорхой байдаг байхгүй. За сардаа нэг хүн тэдэн бүтээгдэхүүн авдаг Монголд тэдэн хүн байна тэдэн үйлчлүүлж чинь тэр мөнгө нь байнгын сард орж ирж идэг. Стартап ч бол ихэндээ тодорхойгүй. Тэгэхээр тэр эсвэл яадаг вэ гэхээр мөнгө орж ирэхгүй бол за чи тэгээд нөгөө цалин таваас хэсүүлээл ер нь бол бизнес чинь мөнгөгүй болж эхлээл. За тэр нэг даваа байдаг. Тэгэхээр энийгээ бол яг зөв бизнесээ ингээд одоо хүмүүстэйгээ харилцаад тогтоож ойлгуулад тэгээд зөв стратегийн түншээ олох хэрэгтэй. Хүмүүс чинь ингээд янз бүрийн нэвтрүүлэгт ороод хөрөнгө оруулалт босгодсон шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө стратегийн хөрөнгө оруулалт гэж ярьдаг. Яг тухайн хөрөнгө оруулалт энэ бизнест орж ирээд яг нөгөө хувийн нэмэр ямар байдлаар оруулах вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэрнээс бол зүгээр яг хөрөнгө оруулалт тал дээр энэ хүн мөнгөтэй юм чинь авчи, мөнгөний авчи гэх юм бол нөгөө хүн чинь ер нь бол мөнгө өгчөөл юу хийх гэсэн шүү дээ. Тэгээд мөнгө чи ахаад дуусна. Ахаад мөнгө хэрэгтэй болно. Яг гоо зүгээр зөвхөн мөнгө гэдэг талаас нь ашиглая өөр сонголт байхгүй юм бол тэгж болох юм. Илүү чи шинээр бизнес эхлүүлж байгаа бол яг тэр нэг шинээр орж байгаа мөнгө гарахгүй байсан ч хаяа тий. Тэр хүн яг ямар хувийн нэмэр авчих вэ ингээд биднийг дараагийн шатнд гаргаж чадах уу, ийм юм өгч чадах уу, тий манай эргэлз борлуулалтыг нэмээд өгч чадах уу гэдэг ч юм уу. Тэр амар чухал. Хоёр дахь нь бол тэр нэг адаптац гэх юм уу одоо ер нь технологич ингээд нэлээд хурдан явдаг. Бизнесийн орчин ч гэсэн ингээд хурдан өөрчлөлттэй явж байна. Тэнгүүд жишээ нь ингээд хөлөөрөө болоод тий бүх юмуудыг хаачдаг ч юм уу. Тэгэхээр чинь бизнес дээр ингээд хурдан хувьсах хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр тэн дээр бол яг нэг шийдвэр гаргалт хурдан байх хэрэгтэй. Яг тухайн нөхцөл байдлаа ойлгоод хурдан маневр гаргаад шийдвэр гаргалтаа сайжруулах хэрэгтэй гэсэн. Одоо стартап эхлүүлэх одоо санаа хүн болгоны шалгалт гэж үүдэг. Тэгэхээр яг ингэж эхлүүлж зориулдаггүй эрсдлээ сайдаг нөгөө талаар бас түүний ярьсан анхны хөрөнгө оруулалтын асуудлаас яг чухал байдаг. Яг энэ тал дээр гацаад байгаа залуус тийм та ямар зүйл болох вэ? За юу ч гэсэн хийчихгээл юм байна да. Ер нь залуу байхдаа алдсан зүгээр байдаг шүү. Одоо ингээл миний та амжилттай босныг нь хараад байгаа шүү дээ. Амжилтгүй болсон үед чинь тэгээд тэгээ би фейлдэд ч юм уу тэр ингээ байхгүй болсон би ярихгүй юм гэсэн үг байхгүй юу. Гэтэ би ингээ төрөл бүрийн юм туршиж үзчихсэн. За ийм ихлүүлээ, ийм консалтинг бизнес ч гэдэг юм уу. Зарим тийм шалтгаанаар би ажилласаж гарах тохиолдол байсан. Яг л би тэр хиймээр байсан байхгүй. Тэгээ би залуу байсан. Тэгэхээр зүгээр та үнэхээр ингээ залуу байгаа бол залуу байгааг нь одоо ямар насаа би тодорхойлохын сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ингээ алдах боломж байгаа бол эртхэн хийчих. Эртхэн ингээ чам заард байхгүй ч юм уу одоо гэр бүл өөр ажлын хариуцлага. Тэгэл чи дараа нь тэрийгэ бодоод инээдэг байхгүй. Өө би залуудаа нэг тим игээд оролцож илаа. Тэгж явж исэн. Эсвэл тэрнээсээ би тим сурсан гэдэг. Тэгээд тэр сурсан зүйл чинь дараа нь нэлээ ингээ том санаа гаргахад тусалдаг байхгүй. Ихэнх бүр дэлхийн том бизнесүүд ч гэсэн
ерөөсөө алдаж байгаа л нэг зүг зохиол тэрийн дод байдлыг мэддэг байгаа байхгүй. Тэгэхээр та тэрнээс бити яа. Зөвхөн гэхдээ санаа байгаад иж болохгүй шүү. Хүмүүс болохоор ингээд санаа гаргаад энэ дөрвөн жил дотор ингээд тойрол. Зүгээр санаа гаргаад явдаг. Над ийм санаа байсан, миний санаа болчих. Над нэг ийм санаа байна, ийм санаа байна. Санаа гэдэг зүйл ч одоо юу ч байха болцсон байхгүй. Надад чи ийм нөгөө нэг idea dilemma ч л ингээд зүгээр санаанаас санаа руу яваад байдаг. Тэр чинь ингээд тэгж нэрлэлтэй. Тэгдэг хүн хизээч гүйцэтгэдэг дгүүс бүтээдэггүй гэсэн үг. Тэгэхээр чи үнэхээр зүгээр л нэг санаа бол тэрийг шууд хийчих гүйцэтгэл. Тэгэл одоо ингээд янз бүрийн хүмүүс чи харуулад би ийм хийцэн одоо надад нэг ийм хүн юм уу ийм тэдэнд төгрөг хэрэгтэй гэх юм бол хийцэн үнийг бол хүн дэмжихэд бэлэн байдаг байхгүй. Бүх тийм үү наа чи ямар гоё юм бэ чи ихтэй гоё юм ийсэн бай дэмжиж үгээгээд. Яаж хийж байгаа туслана. А зүгээр над дээр одоо чи нэг хүн ирээд надад нэг ийм санаа байна, ахаа зөндөө санаа байна. Та туслах юм бол би яаж хариулж чадахгүй. Яг л над зүгээр санаа яваад байгаа байхгүй. Хийцэн бодит зүйлээ авчираад те би ийм мэдсэн ингэж ийм бүтээгдэхүүн байна, ийм аппликейшн биечлээ. Одоо би тэгээд нэг 100 хэрэглэгчтэй болсон, 1000 хэрэглэгчтэй болохын тулд нэг ийм юм хэрэгтэй байна гэдэг. Тийм бодит хийсэн зүйл байх хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр сонсож байгаа залуучууд та зүгээр санаа юм уу idea гэсэн байдалтай явж байгаа бол та хэдүүл хийгээд ч хэрэггүй. Зүгээр л чи idea хинч уусаа тоохгүй гэсэн үг байхгүй. Зүгээр яг хийе гэж байгаа бол тэгвэл тэр санаагаа одоо хийх хэрэгтэй. Зүгээр шууд хийчих юу ч хэрэгтэй бол тэгээд алдах юм бол яг тэ залуунаас алдаад наа чи хинч юу ч хийхгүй яг залуу болоход. Тэгээ чи тэрнээсээ сурж авна. Тэгээ айгаад хийхгүй бодох юм бол чи туслах хөндлөхгүй гэсэн үг байхгүй. Тэгээ айж хийхгүй явсаар байгаа л хэдэн жилийн дараа чи 12 жилийн дараа хизээч хийхгүй тэр чигтэл үлдчихнэ. Яг л чи эхний тэр нөгөө нэг хийх ёстой айхгүй хийх ёстой болохоо хийгээгүй байхгүй. Хийгээд алдчих юм бол дараагийнх дээр чи илүү зөрөгтэй болчихдог. За одоо энийг тэгвэл хийгээд үзье тэ. Чи нөө усанд хүлээд үрж үзээгүй жиж яг ороос хэлэхгүй хэцүү шүү дээ. Тэр чинь нэг хөлөө дөрж үзчихээд ингэ тийм байна. За ойлгох. За одоо ингээд хөлөө бүтнээр нь оруулчих. За одоо нэг сэдээд үзье гэж байгаа. Тэгээ стартап ч тэгж өгдөг байхгүй. Дараа нь чи нэг юм сэдээс авчихдаг ч юм уу. Хизээч угаасаа хөлөө анх тэр усан дүрээгүй юм бол тэгээ хизээч дүрхгүй гэсэн. Окей. Зөвлөлөө. Окей. Одоо та бас хөрөнгөний зах зээл дээр бас сүүлийн үед ажиллаад байгаа тийм. Энэ зах зээлийг бас их сонирхдаг ярилцлага хийдэг зүйл юм. Тэгэхээр 20 эдтэй залуус танд одоо залуу байгаа дээр ийм одоо хөрөнгө оруулалтыг өөртөө хийчээч гэж юу онцлж хэлэх вэ? Аль болох ингээд залуу байгаадаа хөрөнгө оруулалт илүү одоо ашигтай байдаг гэж ярьдаг тий. Тий. Ямар хөрөнгө оруулалт байх юм? Тэр нь яг ингээд хувьцаа байх юм уу, магадгүй скиллүүд байх юм уу тий? За ямар ч үсэн залуу байгаагаас хөрөнгө оруулалтаа эхлэх хэрэгтэй. Тэр нь яагаад би тэгж хэлээд байна гэхээр мөнгө чи ерөөс ингээд цаг хугацаагаар өгчдөг байхгүй. Одоо чи нэг 25% жилийн хүү хийж чаддаг бол жишээ нь мөнгө чи нэг 3.1 хэдэн жилд жилээ ингээд дабл таа яваад байдаг байхгүй. Чиний өнөөдөр байгаа 10 сая чинь за 3 жил ярьж байна. Тэ? За 10 сая гээл тэгэнгүүт 25% гэхээр 2 сая 500 болчих жоогоос. Тэгээ 12 сая 500 болоод 1 жилийн дараа. За тэгээ дахиад 12 сая 500 гэж 25% гэж орж ирээд тэгээ ахаа өссөн дөнгөөс нь ингээд мөнгө чинь 3.1 жилдээ өсөөд 2 дахин нулраа яваад байдаг байхгүй. Тэгээд 10 20 болоод 20 40 болоод 40 80 болоод тэгээ эн чинь ингээд хугацаа шаарддаг. Эрт эхэлсэн үнэ нь эрт 10 20 болгочих юм бол хурдан 20 40 болгож байгаа байхгүй. Тэгэхээр яг хоёр ижлэх хүн байж байгаад нэг нь эрт эхэлсэн байх юм бол тэр одоо нийлмэлхүү компаундинг гэж ярьдаг. Тэр нь эрт эхэлж байгаа болохоор чи гүйцэж чадах болчихдог байхгүй. За тэр 25% хүүхд ч юм уу тэгвэл би яаж хийх вэ гэдэг. Заавал 25 байхад бүлдэ. Би юунаас эхлэх вэ гэж харж байгаа бол эхлээ эрслээ бодож. За ямар ч эрсэлгүй хөрөнгө оруулалт бол Монгол одоо банк багш байна те. 7-8% жилийн өгдөг. За тэрний дараа бонд байна. За бонд ч юм бол нэг 14-өөс 15% бол чөлөөт өгж байгаа. Янз бүрийн бондууд байгаа. За тэгээ хувьцаа гэдээ орох юм бол тэр чинь гомжч болно, өсч болно. Тэ 20% хийж болохоор байна. За тэгээд ингээд янз бүрийн сонголтууд байна. Тэгэхээр яадаг вэ гэхээр за энэ одоо тэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө гэж авч болохгүй шүү дээ. Бүгд өөрсдөө судлах хэрэгтэй. Ямар ч үсэн ингээд өөрийнхөө портфолиог гаргах хэрэгтэй гэсэн үг л дээ. За би ингээд 50% нь бонд авъя, 30% нь хувьцаа авъя. Тэг зүгээр эртхэн наадхаа хийсэн дээр. Яагаад вэ гэхээр чи нөгөө залуу байгаа байхгүй. Залуу байгаа болохоор ер нь бол ингээд ямар ч ханш ингээд явж байгаа. За нэг чи 20 30 жил хүлээх туцаад
хүрээд ирнэ шүү дээ. Яаж унсан. Тэгэхээр чин залуу байх тусмаа ер нь бол харилцах чинь ямар ч мөнгө авахгүй. Тэр нь ямар санаа вэ гэхээр бүх мөнгө чинь л аль нэг юмд хөрөнгө оруулагдсан явж байгаа хэвээр. Өнөөдөр ингээд чиний харилцах танаас мөнгө аваад чи тэргээ зүгээр унтуулаад амьсах хүү байхгүй. Одоо жишээ надад бол ингээд харилцахад ерөөсөө ямар ч мөнгө авахгүй бүх хугацааг хадгаламжинд карт оруулсан чинь байж дээ. Саяхан гэхдээ хугацааг хадгаламжийн хүмүүрийг нойлцсон л доо. Гэхдээ надад байгаа бүх мөнгө дандаа л ямар нэгэн хүү орж идэг гэсэн үг байхгүй. Мөнгө орж ирлээ. Зарим нь бонд руу явлаа. Яг мэдээж зардлуудаа гасан шүү дээ. За би ингээд одоо тэ эзэлтэй байнгын зээлийн мөнгөүүд нь тэ тогны мөнгөүүд нь үлдсэн мөнгө бол дандаа эргэлж явах хэрэгтэй. Альва нэг бонд эсвэл нэг ингээд хувьцаа аваад тавьсан ч юм уу эсвэл хугацаа хадгаламжинд дандаа ингээд хүү авч явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Энэ чинь яг нөгөө мөнгөө өөрийнх нь талаа ажилуулна гэж хэлээд байгаа. Чи ингээд унтчих чинь л тэр өдрийн хүү чинь ингээд орцсон. Тэгээ хүмүүс нэг юм дээр ингээд буруу бодоод идэв. За ингээд хөрөнгө оруулалт хийхэд амар их мөнгө хэрэгтэй юм шүү гэдэг байхгүй. Өнөөдөр би нэг 200-300 мянган салин юм орлого авч ийн сул би оюутан тэгээ яах юм гэхэд идэв. Тэгэхээр тэр мөнгөө ерөөсөө бага мөнгө битгий бод. Чи одоо ингээд хэдэн жилийн өмнө 100 мянган төгрөгөөр аль нэг хувьцаач мавцсан бол өнөөдөр чинь хэдэн сая болцсон байгаа л да. Тэгээд нөгөө мөнгөний үнэтсэн чинь одоо нөгөө өнөөдөр байгаа 100 мянга чинь те 5-10 жилийн бол 1 сая төгрөг гээд нөгөө ирээдүйн үнэлгээгээр яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн тэр нэг 100 мянган төгрөгөөр битгий болоо. Тэрүүгээр ингээд яаж хийж байгаа? За эсвэл бүр айгаад дагуу зүгээр хоригдлуулж сурах хэрэгтэй. Ядаж хоригдлуулчих юм бол тэр чинь нөгөө банкнд тэр нөгөө хугацаа даатгамж дээр 7-8% аваад чи нэг юм ирээдүйн хөрөнгө оруулалтын мөнгөө ингээд хадгалаад амьсах байхгүй юу. Зүгээр харилцах байлгаад эсвэл гарч шоудаад ч юм уу эсвэл нэг янз бүрийн хугацаа аваад тэр чинь ингээд хоригдлохгүй бодох юм бол бас амар хэцүү. Тэгээд чи өнөөдөр нэг 20 дэх оюутан гэж бодъё л да. Тэ нэгдүгээр курс юм ч юм уу. Тэгээд чи за би тэгвэл сарын 100 мянгыг хөрөнгөлүүлээ гэж. Чинь жилд сая 200, 2 жилдээ 2 сая 400. За тэгээд 4 жил төгслөө гэхэд чи 4 сая 800 төгсгөнө шүү дээ. Зүгээр сарын 100 мянгаыг чи хөрөнгөлүүлээд байгаа. Тэгээд чи дундуур нь хүү авч байгаа. Тэгэхээр нэг 5-6 сая болчих واخ. Тэгэнгүүт за тэгэл тэр чи мөнгө шүү дээ. Чи сургуулаа 4 жил сураад төгссөний дараа ч юм уу ажилласныхан дараа за ажиллаад эхлэнгүүтээ чи нэг саяын цалин авлаа гэхэд дахиад эндээс нэг 200 гэнэ хөрөнгөлүүлээд байна тий. 200 гээл жилийн 2 сая 400, 2 жилийн 4 сая 800 гээл 4 жил өнгөрчих чи 10 сая болчих жоох байхгүй. Тэгээ ингээд ажилласан эхний 4 жил чи сарын 200 хөрөнгөлүүлэхэд ингээд 10 саятай нөгөө сургуулийн жилээс ингээд 4 сая 800 та ингээд чам баг 15 сая байхгүй. Тэгээ би сая хүүгийн бодсонгүй шүү дээ. Тэгээд ядаж хөрөнгөлүүлэх юм би яриад байгаа. Тэнгүүт чи ямар нэгэн бизнес эхлүүлэхэд суул найз чи ирэл за нэг ийм санаа 2-5 сая гаргаад ийм бизнес эхлүүлэх юм уу? Тэгэхэд чам тэр хөрөнгөлүүлсэн мөнгө чи бэлэн байх хэрэгтэй байхгүй. Эсвэл нэг шинэ бонд гарлаа тий. Тэр үед хүү хэдчихсэн байх юм. Бүх 20% бонд гараад ирсэн байна. Захиалга авч ишүүгээр тэнгүүт чи хоцрохгүй бас тэрийг авч чаддаг байх хэрэгтэй байхгүй. За тэгэл чи тэр 15 сая хийчлээ. Чамд 20%-ийг өгнө гэхлээр чинь тэгэл мөнгө чинь цаашаа өөрөө шууд өсөж явчих жоох. Мөнгөн бусдээ тоо бос утгаар ямар хөрөнгө оруулалтыг 20 дэд залаас өөртөө хийх юм бэ? Хийх хэрэгтэй юм бэ? За. Тэн дээр би нэг хоёр юм хэлчихье. Эхнийх нь бол тэр нөгөө өөрөө хөгжиж байгаа байдал. Одоо шинэ технологи, шинэ хичээл зүгээр юусэн ингээл тасралтгүй хөгжөөлөө. Янз бүрийн юм сураал, уншаал. Тэр чинь бүр амар хэрэг болно. Янз бүрийн ажил дээр. Одоо чи ингээд 13-аар бичиж чаддгүй бол өнөөдөр 13-аар бичиж сурсан дээрхгүй. Тэрийг гяс хичээл аваад сурах та. Яагаад чи ингээд бусад олон янз бүрийн ажилтдаг хүмүүс чамаас хурдан бичээд авах чи ороод тэгээд хоцроо штэ. Чамаа гяс нэг алтан бичиг бичээд үгээл дөнгөж чи амар удаан ингээд нэг уруугаараа бичээл тэгэл ч голодчих жоох шууд. Тэгэхээр ядаж тэр энгийн чадрууд дээр хүртэл за 13-аар бичих, за англи хэл сайжруулах, Excel, PowerPoint те ядаж нэг офисын эдийн юм дээр айгүй ажиллаж сурсан дэр ихгүй. Тэгэх юм бол ажил дээр ороод чамайг харна шүү дээ. Энэ яасан гол хурдан бичдэг. Энэ англи нь бас гайгүй мэн ийм хайгаад болчихсон юм байна. Эсвэл энэ презентац ихтэй бас сайн юм биш тэгээд. Тэгэхгүй бол чи өөрөө тэрийгэ сайжруулах гэж хүсээгүй жиж яаж ажлын байр намайг ажиллах гэсэн үг яриад байгаа ч ойлгохгүй байхгүй. Чи өөрөө тэрэндээ сайн байх хэрэгтэй болно. Хоёрт болохоор тэр нөгөө ямар ч ажил руу орсон тэр нэг хүмүүсээс ингэ суралцаад тэгээд мэдээж зарим таалагдсан зарим таалагдахгүй. Тэгтээ бас ингээд network үүсгээд те найзууд болоод эсвэл санал бодлоо солилцдог ч юм уу хэрэгтэй.
Яг тэгвэл одоо ингээл за би харъя л та 5-6 жилийн өмнө натаа хамт яг л ажилтан мэргэжлийн төвшөнд ажиллаж байсан бүх хүмүүс хаа нэгтэй айл газар дандаа менежер дагаж байгаа байхгүй. Одоо би өөр тим болоогүй нэг мэдэхгүй байна. Тэгэхээр цаг хугацааны тэр чинь одоо аясаар ч гэх юм уу тэр үед л ажиллаж исэн бол тэгэл одоо тэр чинь ажиллаад явчлаа гом чинь те мэдээж өөрхийн айл нэг ингээл анзаарагдал юм уу дэвшээд тэгэхээр бүгд одоо адилхан надтай гэсэн тэгээ бүгд л аль нэг газар ямар нэгэн менежер юм уу дараах хийц явж байгаа байхгүй. Тэгэхээр чи өнөөдрөөр бити хараач те өнөөдрөөр за энэ надтай адилхан нэг за өнөөдөр надтай нэг ажил. Яг гэх юм бол яг нэг 5-10 жилийн дараа та хэд бүгдээрээ ингээд зэрэг дараах болсон байхгүй. А тэр үед ингээ гой гой хамтрлууд гарч иж үлдээ. Тэгэл яриад чи хамт ажиллаж ирсэн өө нэг ийм яриа байна. Хоёлаа ийм дэр гой хамтраад хоёуланд амар гоё юм зүр дүнтэй байна гэл одоо хамтрахад зүгээр байхгүй. Тэгэхээр тэр нэг хамт ажиллаж байгаа тэ ижил төвчний ба доод төвчний хүмүүсээ ерөөсөө тэгж мартаж болохгүй. Мартаж гэжтэй яг л хамт гоё байна. Тэгэл тэр эзчин ч гэсэн. Тийм одоо ингээд Монголч ямар нэгэн бизнес хэдэн жилийн дараа дандаа том болсон байдаг шиг тэр хүмүүс чинь ч гэсэн яг тэр карьерээрээ л явж байгаа болохоор тэгэл нэг өдөр тэнд очсон байдаг. За очоогүй байсан ч жишээ нь яг хийх зүйлдээ дуртай жишээ нь дизайнер ч юм уу гэх юм бол нэг бол өөрөө бүр Монголын шилдэг дизайнер болсон. Эсвэл өөрөө нэг компани тэ студ мод агентлаг нээсэн ч юм уу ингээд хамтрахад амар л авчдаг байхгүй. Заавал бүх юм бас карьер биш шүү дээ. Яг дуртай зүйлээ хийж байгаа юм чи яг тэргүүрээ илүү хамгийн шилдэг нь одоо явцсан байдаг байхгүй. Тэгэл чам нэг тийм хүн ихтэй болгоч ёо бидлүү ярьчих тэрэндээ байжлаа сурсан гэдэг. Энэ бол бүр амар том давуу тал. Тэгээ бүгднгийнхэн дугаарыг нь яг утсан дээр хадгалах хэрэгтэй. Таваас хэрэг болно. Окей. Миний яг сайн нэг асуучих асуултыг та бараг хариулчихсан. Гэхдээ та илүү тийм детальчилж хариулах байх гэж бодож байна. Одоо Монголд бизнес хийх ч юм уу те ажил хэрэг явуулахын тулд одоо танилын тал гэдэг бол маш чухал гэж ярьдаг те. Ер нь яаж нэтворкинг хийж Монголд ер нь хийх боломжтой байна гэхээр яаж тэр харилцаагаа ингээд тордоод те цаашаа ингээд үргэлжлүүлдэг та. Тийм Монголд нэг танил тал гэдэг юм байдаг. Айгуу чухал. Тэгээ бас би тэрнээс нэг хайгаараа одоо ингээд би бол аль нэг ажилд ороход ямар ч танил тал надад тэр компанид ч юм уу гэр бүлийн харилцаа ерөөс байгаагүй байхгүй. Бүгд тэрэд намайг зүгээр яг үнэлээл за энэ залуу нэг ийм хийж чадах юм байна гэл тэ тэгэл авч ирсэн. Заавал амар танил талтай байх хэрэгтэй гэсэн үг биш шүү. Зүгээр саяны ингээд өөр бизнес хүмүүстэй нэтворк дээр бол яг би нэлээд нөгөө идэвхтэй хөдөлгөөнтэй байсан болохоор одоо ингээд нөгөө Монголын бизнесээ зөвлөгээд бизнес каунсел Монголиа гэдэг тэ тэр шиг ийм ивент хөтлөө би бол ингээд очдөг байсан. Тэгэл би нэг шууд тийм сайн байсан гэсэн үг шүү дээ. Ямар ч үсэн очоод за намайг бүү гэдэг гээд нэрийн уцаа өгдөг ч юм уу. Тэгээ ядаж нэг эхлээд нэг юм үзэгдээс сурчих. Эн чинь нэг ийм мэдэг ийм залуу байдаг шүү дээ. Тэгээд ингээд нэрийн уцан байж юм. Тэгэл дараа таралдаад өө тийм чи нэг тим дээр надад нэг юм зөвлөгөө өгч ч юм уу. Нээн дээр хамтрах гэсэн ингээд тэр хүмүүс ядаж чамааг нэг хараад бүр нэг яриаг юм ахэд таньдаг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. За эн чинь нэг ийм хүн байдаг те. За тэгээ энэ дээр бол тэгэл нэг юм үзэгд ядаж тэр нэг ивентүүд дээр нэтворкинг ивентүүд те бизнесийн уулзалтууд дээр нэг үзэгдээд нэг өөрийгөө танилцуулчихдаг байх хэрэгтэй. Тийм. Тэгээ тэгж чадахгүй хичээд байх юм бол одоо тэр чадвар сайжруулахаас аргагүй. Чи зүгээр нэг болон тэнд хичээл ширээн дээр зогсож байгаа хүү ирээл яриад байж байхгүй те. Яг тийм хүмүүс байдیں۔ Ой юу вэ чи юу гэдэг ингээд өөрсдөө амар нээлттэй хүмүүс. Чи өөрөө очоод танилцах гэмгүүд чадахгүй байгаа тэр чадвараа одоо тэр хүмүүс хаалхаа хийхээс аргагүй гэсэн үг. Тэгээ ядаж тийм ивент дээр те санаа зовлтгүйгээр сайн уу намайг тэр гэдэг би тийм юм хийдгээ гэж нэрийн уцаа өгдөг чадвартай байх хэрэгтэй. Окей. Тийм. За одоо таны дараагийн нүүдэл юу вэ? Юу хийхээр төлөвлөж байна? За одоо би чинь нэлээд бас хоёлаа ингээл карьер эдэргээл ярьлаа шүү дээ. Тэгээд одоо бол би яг нэлээд нөгөө гэр бүлд анхаарч байгаа. Тэгээ одоо гэр бүл за эрүүл мэнд ч юм уу те одоо дасгал эрүүл хоол гээд жоохон хөв өвчлөө энэ юмнуудаа одоо анхаардаг биш те буцаад дахиад нөгөө дахин төвлөрөөд те одоо нөгөө mindfulness бяцлал хийдэг ч юм уу ингээд явж байгаа. Яг гэх юм бол хүн өөрөө нөгөө эрүүл сэтгэлгээтэй бас биеийг эрүүлж хийж тэр бизнес ч юм уу юм ингээд сайн урагшаа явуулдаг байхгүй. Өмнө нь бол одоо залуу багт чинь тэгэл ерөөсөө ер нь ядагдсан шүү дээ хизээж унцсан өглөөрөөс ирсэн ингээд юу ч болоогүй юм шиг те. Тэрний дараа та хэд анзаарна ингээд метаболизм мэдээж чинь удаашраад эхлэнгүүд чи тэндээ ингээд анхаарах хэрэгтэй болоод тэгэж анхаарч чи ингээд яг зөв шийдвэр гаргалт хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд яг энэ бол ийм хувийн зүгээс те. Тэгээд илүү ажил бизнес тал дээр бол одоо би бол илүү ингээд юм
энэ бүтээгэл явагдах. Янз бүрийн юм ингээд гарч ирэл байна. Яг одоо бол би ч тэгээ яг саяны нэг санаа гэсэн чинь ер нь бол ингээд шууд хийгээл нэг үзүүлчих дуртай. Тэгэхээр ингээд нэг юм бодож бол тэрийгэ төлөвлөл хийгээл одоо ингээд 5 жилийн дараа хоёлаа ярих юм бол би юу ч хийцэн гэж боддгоо. Ер нь бол шинэ хөгжүүлж байгаа, тэр нь Монголыг хөгжүүлж байгаа эсвэл юм шинэ технологитой холбоотой тэгээ одоо ингээд блокчейн гэдэргээл гарч байна. Ер нь бол юу ч хийцэн байх магадaltaй. Яг гэх юм бол надад өөрөө тэр нэг юм ингээд бүтээгээд хөгжүүлээд тэгээ ингээд дараагийн шатнд нь тэ аваачаад үр дүн гаргах нь амар гоё гэдэг байхгүй. Өөртөө кайфтай. Дараа нь ингээд хараад өө би энийг хийж ирсэн шүү дээ гэл дурсгаж гэсэн амар гоё гэдэг байхгүй. Тэгэхээр дахиад нэлээд хэдэн шинэ бизнес стартап бид нар бас эхэлж байгаа баг. Нөгөө эхэлсэн байна баг. Одоо хэдэн жилийн дараа харуул. Окей. За ингээд ярилцлага маань одоо төгсөх шат руу хандж байна. Таны одоо өөр хэлхийг хүссэн миний асуу гаггүй үнцэг юм байвал энэ сүүлийн асуултыг танд үлдээ. За өөр ингээд над дээр нэлээд олон юм залуучууд ирээд байгаа. Амар гоё юм гал дүрлэлтсэн, нэмэлцэлтэй. Би тэгэл тэр тийг бүр амар дэмжмээр санагдаад байхгүй. Тэгэхээр яг тийм л байх хэрэгтэй. Яг гэх юм бол одоо би чинь өөрийгөө амар хөшин гэж хэлэхгүй л дээ. Гэтэ чи ингээд жоохон ингээд намтай болоод юм ойлгоод ирэнгүүт арай юм тайван дуу ч юм уу бүх юм сандрахгүй. За тэгээ ингээд эмоцороо тэ шийдвэр гаргалт хийхгүй ч юм уу. За нэг ёсны арай ч удаан болчихдог гэсэн үг байхгүй. Залуу хөлтөд яасан ч яахгүй л ерөөсөө өгөөд гэс манлцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чин та хэдийн хамгийн том давуу тал шүү. Яг тэрийг чинь бидэхэд харах дуртай гэсэн үг байхгүй. Тэрийг чи хараад та шинэ ажилд ороо, шинэ бизнес чинь за ингээд чигээл яг гэх юм бол бидэхэд нөгөө тал руу жоохон удаашч чонгоо та хэд хурдан байж тэр чинь ингээд тэнцвэрээ барьж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ерөөсөө битээ алдаарай. Тэр чинь хамаарна. Тэгэхгүй бол би өөрөө тийм байж гэж нэг хүү ирээд ингээ бас нэг юм удаан ч юм уу ингээд хүн байх юм бол надад нэг сонирхолтой байхгүй. Нөгөө нэг яс хурдан явал би тэнд ингээ шийдвэр гаргалт ч юм уу чиглүүлэх стратегийн төвшөнд за ингэ хэрэгтэй шүүгээд чиглүүлэл нөгөө хүн яг тэрийг амар сайн гүйцэтгэх ч юм уу удирдах явчихдаг бол. Тэгэхээр яг залуу байгаа дээр тийм ирч хүчтэй алдхаас айхгүй яг бүгднийг хийгээл яваа. Бид сая бас хэлсэн шүү дээ. Их сургуулийн үед нэлээд цаг гардаг шүү. Тэр чинь хамгийн их чухал цаг байна. Тийм. Окей. За баярлалаа. Нэг гоё өөр өнцгөөс харсан маш өргөжтэй ярилцлага болсон гэдэгтэй. Цаг гаргаж маш үнэтэй зөвлөгөө өгсөн дээр маш баярлалаа. За баярлалаа. Бүгд амжилтсаа. Баярлалаа.